Сайн байцгаана уу? Ингээд манай 4-р дугаар хийж байна. Өнөөдрийн дугаарын зочингоор манай профессор ирсэн байна. Өөртөө баяр. Сайн байцгаана уу? Миний өөрөө жоохон тавчхан танилцуулаад өгөөч. Сайн байцгаана намайг профессор гэдэг. Мэдж байгаа хүмүүс агаах, мэдгүй байгаа хүмүүс ахын бол би зүгээр өсвөр насндаа ээж болсон. Одоо Солонгос улсад ирээд 6 жил болж байгаа. Зүгээр энгийн нэг юм Монгол хүүхэд байна. Тэгээд манай пүүжи за ойр сайн сайхан юу вэ? Ойр дуулцаагүй хүмүүс шигтэй. Амар ачаалттай нөө. Ааха. Ерөөдөө бол сургуулаа төгсөөд хамгийн анхны ажилд орсон байгаа л байсаар. Гэтэ ингээд амьдралын маань ингээд хуучин байсан хөвшил ингээд бүр 180 градустэй. Бүр 360 градус бараг өөрчлөгдсөн болохоор тэр ачааллаа одоохондоо хараахан дасаж чадахгүй жоохон хүнд тийм өдрүүд өнгөрч байна. Тэгвэл өнөөдрийнхаа яриаг гоё. Пүүжи профессорн гэдэг хүн яг ямар хүн бэ те? Тэгмээд энэ хоёул ажны гоё бага наснаас ч ихэлхөө. Яна энэний талаар би ярьж байгаа юм те. Тийм үү. Ер нь ингээд өөрөө ярьж байгаа юм. YouTube хийдэг, өөрөө баг саг ингээд бичлэг хийдэг хүн ч гэсэндээ бага насны талаар ч юм уу яг би гэдэг хүн яг ямар хүн гэдэг талаар ерөөсөө ярьж байгаа удаа байхгүй юм байна. Миний болохоор зэрэг яг 4 хүүхэдтэй айлын бага охин, доороо нэг эрэгтэй дүү те. Тэгээд эрэгтэй танхил өссөн. Энгийн нэг те манайх бол нэг тийм баян тансаг амьдарч байгаагүй энгийн нэг те айл хайраар дутааг өссөн хүүхэд гэж хэлж болно. Чи одоо яг тэр нөө сакс тавлаад нэлээд олон жил болсон гэж байгаа шүү дээ. Яг тэрнээсээ би яг энэ спортоор хичээллээд яг тим юм авсан шүү гэж хэлүүлөө. Ер нь сакс тавуулж гиснээсээ хойш чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд бас айгүй том хувь нэмэр оруулсан гэж боддог. Хэрвээ би сакс тавлаагүй байсан бол бусд хүмүүстэй яг юу хийж ийн гэдгийг анзаардаггүй ч юм уу эсвэл тэр багийн ажиллаа гэж яг юу юм бэ? Би бинийг ойлгох. Дээрээс нь ингээд олон цагаар бэлтгэл хийж байгаа учраас тэр зүйлүүд ер нь бол хүний ингээд тууштай жоохон зоригтой тийм болоход ер нь айгүй сайн нөлөө үзүүлдэг гэдгийг мэдэхгүй байх байсан байна. Тэгвэл хоёлаа дунд анги руу нөрөө. Одоо нөө бид нэр чи ингээд дунд ангид оронгоч огтоо чи нөө ингээд хүмүүс шорохдөө штэ. Хэр тийм дурсамтгай хөхтэй. Тэрсээ тийм дурсамжинд бол үлдсэн юм байхгүй. Зүгээр яг дунд ангид ороход манай амьдрал айгүй хүнд болсон байхгүй юу? Манай ээж хоёр ер нь бол ерхий боловсролын сургуулиудад ном худалдаалдаг хүмүүс байсан. Нарантуул захаас одоо 21 аймаг руу явуулдаг. Одоо бүхий л хотод байгаа ерхий боловсролын сургуулиудын одоо бажак гэж сурах хичгнүүд тий сурах хичгнүүдийг ер нь хангадаг тийм хүмүүс байсан байхгүй юу? Тэгэхээр чи мэдээж бас тий нарантуул дээр бөөний худалдаа хийж байгаа хүмүүс чинь жоохон ч гэсэндээ хөрөнгөтэй. Гэхдээ бид нэр яг ядуу айлгууч амьдарч байсан дээ багтаа. Бүр ингээ ямар сайндаа баг нэг шил тушааж ушаагаал зөө. Нэг тийм хэдийн мөнгөтэй ч гэсэн ээж аваа хоёр ингээ байнга баяа л хүүхдүүд юм чин та нар энэ тэрийг гэхгүйгээр ингээ мөнгө төрөг шууд өгдөггүй. Тэгэхээр ингээл шалаагааж найзуудтайгаа тоглож байхдаа нэг шиллаа золдоод тэрийг яг төгөөд авдаг газар тушаагаал зөө. Тэр нэг зарим гавж дүүтэйгээ 1 км алхаж баг тэнд очиж тушааж ушаадаг. Яг тийм төмөр тушаадаг гэсэн шүү дээ. Гэтэ яхаа харахгүй ингээд бид нэр ингээд яг бид нар ч одоо ингээд 2000 оны уусаа 2000 оны байгаа шүү дээ. Тэнгүүт яг тэр үеийн нэг тийм байгаад идэг те. Би шир ичээд идэв. Би бол ичгүй. Гэтэ бас энэ сэдвийг нэр үнэхээр өөр хинтэй ширж байгаагүй юм байна. Амар гоё сэдв гараад ирж байна. Тэнгүүт бараг өөрөөрэй хүн ингэж хэлсэн бохоо аамма нарих угаасаа гэж бараг энэ архины шилээ дуушаах гэдэг юм. Бараг юм авч идэх гээд байгаа шүү дээ. Гэр орол хүүхдүүдтэйг аюу амар тотно идэгсэн. Би биндээ усын авч өгөн тэгээд яг хоо манах хэдийн ингээ мөнгө төр байхгүй ч юм амтай юм байнг авч өгдөг байсан ч гэсэндээ нэг барилдаа талах тий жоохон гэрлөө ормот байдаг молкодоо талах. Тийм юм хумаа ингээл өөрөө нэг хатчаал тэрийг найзтай өгөхгүй л ингээл нууж авч гараал зөө. Уусаа гэр орноос талах мал хоол үнэ зөг том шүү дээ. Зэгнүүл. Тийм ма том их чинь бас нэлийн чанга. Тэгжиж бас яг доороо 3 дүүтэй юм чинь тэгжиж та нар ингээд зөв явж байгаа бах. Би бас тэгж боддог. Ихчид бас ойлж байна. Манайд гэхдээ гэр бүлийн хүмүүс л аягүй зүг гэж боддог нь юу гэвэл бид нэр ингээд хэдий гайгүй амьдарч ирсэн ч гэсэндээ яг өсвөр насндаа манай ээж хоёрын эрхэлж исэн бизнесэнд дампуураа тэгээд ер нь ээж хоёр маань салсан байхгүй юу? Тэр явдлаас хойш аягүй ингээд амьдрал бүр шал өөр болсон. Тийм тоогонтой тий. Бүр ингээд манайх байраа зараад тэгээд байшингаа хүртэл зараад ээж хоёр маань хүртэл тэр мөнгнөөсөө бол дампуурлаа ингээд тисэж чадахгүйгээр салаад ер нь амьдрал нэлээ хэцүү болсон байхгүй юу? Тэр үед
ингээд суглаа ажилладаг гэсэн хүмүүс бол сайн мэдгүй ч магадгүй заяа. Наадмаар ч юм уу те хүүхдийн баяраар талбай дээр зогсоод ингээд хөөс мөөс дараа те тухайд шивээс мэвээс наадаг яг тийм ажил бол би маш их хийжсэн. Яг бол манай ээж авч уусаал наран тул дээр нөө сезоны бараа зардаг учраас 100 болонгуудын усны гутал хувц тэгэл зоонтог монтог тэгэл нөгөө нэг жижиг юм бараанууд зарна янз янзын юмнууд зардаг байсан болохоор яг л наадам хүүхдийн баяр гэдгийг багасаа яг л худалдаа хийж өсөж исэн. Тийм ч учраас ингээд мөстөө кола хүртэл зардаг зэ. Тэгээд ингээ ангийнхантайгаа таарна заяа. Стадион дээр ингээд мөстөө колагаа ингээ бас яг ингээ уртаа зүүж зүүдэг гоё юм байхгүй. Тэр чинь оройно хийн оройно ингээ хайрцаг хайжлаад ингээд 6 шиггийг ингээд хийж ингэж барьж явахаар зэ. Энд ингээд үдээс мүдээсээр уяад тэгэж явж ягаад найзуудаа таарна ичэн штэ ингээд бага ангийн хүүхд дундаа ангийн хүүхд дундаа ангич яг нөө ичиг булчих амар хөгждөг үе штэ тий. Хичээл бараг нөгөө нэг анигийн найзууд явж байгаа бол аниагаа нуугаал та цааш ирсэн таны тэнэг үе яаж юм болж ингээл өөрөө болохоор зэрэг ингээл орилоо тий өстө кола аваарай гэл яг тийм юмнууд аюу хийжсэн болохоор бас илүү ингээд амьдрал тэмцэх систем байна. Одоо ингээд бодоход ээж аав маань яаж тий юучгүй нийлжээл зөвхөн ингээ хайраар нийлсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхэд юучгүй нийлжээ 4 хүүхэдтэй олцоод үнэхээр ингээд амармаар исэн чи амарч чадахгүй хүүхэд маань хоолгүй болчиход идчихчүүд хариуцлага гэдэг юм болом нэмэгдээ тэгэж амьдарч исэн болохоор тэд нар ч гэсэн тэр зүйл нь бид нар ч гэсэндээ ингээд бас суусан байгаа. Эцэг хийгээ хараад бид нар чинь ингээд худалдаа 8-нд илүү хүл тавиад ер нь бас наадмын үеэр ч гэсэндээ хүмүүс сайн мэдгүйж магадгүй одоо ингээд сумын наадам гэж болдог шүү дээ аймгийн наадам. Тийм наадмуудаар хүртэл амир ингээд хийдэг байсан. Бараг 7 сараас 8 сарын дунд хүртэл одоо ингээд бомбын баяр маяр гэл янз янзын худалдаа болдог хөдөө тийм газар руу яваад ингээд 8 ирэхэлдэг. Миний төрсөдөр ээж 8 сар 12-нд байхгүй юу? Тэгээ би дандаа заяа. Би л байхгүй төрсөдрөөр. Тарус яг тийм шиг нөгөө хамгийн ихтэй юм чинь тарус тэгээд яг ингээд суглаа муглаа зоондог мондог зарж байгаа ч гэсэндээ нэг ийм ганц хоёр идэж уух юмны ингээд худалдаа очиж байгаа шүү дээ. Ямар CU март зарт байх юм чинь. Тэнгүүд чинь тэр газараасаа нэг 1000 төгрөг өгөнгүүд нь оройно тэргээр тансагладаг ч юм уу тий. Нөгөө шаар ингэж хагалдаг байдаг шүү. Тэр мөрий чинь нөгөө бараг л худлаачгүй манай ах нар ингээд 8-нд явдаг байсан ээжийн дүүнээр ээж аваа суралцсан хамаатны ах их зөндөө шүү дээ. Тэр хүмүүс бараг л хөдөө орон нутгад хамгийн түрүүнд ингээд гаргасан хүмүүс байхаа. Тэр чинь ингээд хөөсөн цэрийг ахаа ингэж бөөрхий дуулж агаад ингээд эвсэн зоож агаад нөгөө жижиг шаар үлдээгээд байгаа. Тэр мэрийг бол ер нь багаасаа харж өссөн. Ер нь худлааны амьтаа айгүй ойрхон өссөн хүн болохоор бас жоох юм гүйлгээ сэтгэхүй байгаад байна. Харин байгаа болохоос. Тэгэхээр чи мөнгөн дээр амар чанга бах те. Би одоо чи нөгөө багаасаа ингээд нөгөө мөнгөтэй ажиллаад үдцсэн байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө яаж олдгийг мэддэг, үн цэнийг мэддэг. Тэнгүүд одоо миний найз байна шүү дээ. Мөнгөн дээр амар чанга юунаас тэрийг бол яг багтаа бол хэдий худалдааны мэр хэлж чадсан тий сайн мэдгүй яд үл яг ашиг орлого нь хаана ин гэдэг яг үндсэн тэр юмыг манай ээж л мэддэг. Бид нар бол зөвхөн ингээд тий нөө морины хүүхдүүдийг мориноос ирэнгүүт нь худалдааны аймаа эхлээл тиймэрхүү юм хийж байгаа л нэг шагнал болгоод 500 1000-ыг аван тий оройдоо шагнал болгоод тэрүүгээр нэг амттай авчижээл тэгдэг байсан болохоор сайн ойлгоогүй юм байна лээ. Тэрийг яг хамгийн түрүүнд ойлгосон хүмүүс бол Солонгос дээрээ хамгийн сайн ойлгосон заяа. Тэрнээс өмнө яг тэ нөгөө нэг сургуулаа төгсөөд ээж болоод яг ингээд гэртээ суудаг үе идэх штэ ээж нарын тэр үед би болохоор зэрэг манай ээж аав нар хоорондоо ингээд таньдаг хүмүүс байсан болохоор уусаал зах дээр зогсдог хүмүүс байсан байхгүй манай хадам талынх тэгээ охины аавын талынх гэсэн үг штэ тэгээ манай хоёр аав ч хуурай ах дүүс яг таньдаг мэддэг тийм худалдааны амьд байсан болохоор дотн мэддэг хүмүүс байсан тэгээд яг ингээд хадмын дээр нэг урд очив. Жирэмсэн болсон гэдгээ би ингээ 2 хоногийн дараа мэдчихэж байгаа байхгүй юу? Яг жирэмсэн яг ингээ миний сарын тэмдэг яг хугацаанд ирдэг байхгүй ямар ч алдагдал байхгүйгээр яг тэр өдрөө л ирдэг. Тэгэд ерөөсөө миний сарын тэмдэг ирдэггүй. Тэгээд тестер үтсэн чинь жоохон хөвгчтэй тэгээд тестер үтсэн чинь за хараачтэй л гэж бодож байгаа юм чи мэдэхгүй юм. Тэгээд үтсэн чинь нэг л зураас гарч тэрийж баг өөрөөсөө харж мэдэхгүй шүү дээ. Тэгээд нөгөө нэг шкаф дотор хийсэн чинь манай яг жижиг ихч маань тэрийг ингээ миний шкаф гохоод олцсон байсан байхгүй юу. Тэгээ харсан чинь ингээ бутикийн нэг зураас нэмэгдсэн байсан дээ. Тэр ингээд хальт архан бол мэддэх хэрэггүй. Тэгэд яг ээж болоод гэртээ сууж исэн үед ер нь бол ингээ мөнгө төгрөг олох хэрэгтэй юм байна гэж бодсон гэсэндээ хийж чадах юм байхгүй. Тэгээ би баг жил арай хүрээгүй гэртээ суусан хүмүүстэй хараад тэгээ тэрнээс хойш ингээд гэртээ сууж явах хугацаанд ингээ торт хийж
одоо энэ тортыг шүү дээ. Торт хийдгийг интернетээр харж сурж агаад тортны захиалга авдаг болсон капкейк тэр үед хамгийн хийдэг жижиг тарт одоо юу гэх жимсний тарт гэдэг шүү дээ. Тэгээ капкейк иймэрхүү юмнуудыг гэрээр хийгээд 12 ширхтэйг нь 20,000 лөө 10,000-аар ч илүү ингээд зардаг. Тэгээ сүүлдээ жоохон ингээд тэр сонирхол маань илүү нэмэгдээд ирсэн чинь би ер нь хоол ч юм уу тэр талдаа аюу сонирхолтой учраас энэ талаар сураад үзье яг гэж бодоод яг охиноо 1 нас арай хүрээгүй байхад нэг тийм одоо эмсүүд гэх юм уу мэрэгч сургуулийн төвшөв тийм сургуульд ороод ер нь зүр үрд дадлага хийжсэн Blue Sky-ийн одоо яг торт хийдэг том галтгоонд бас дадлага хийжсэн дадлага хийж бас ажлын саналууд авсан. Тэгээд ер нь торт хийх яг энэ зам руу орж исэн гэж хэлж байна. Тэгээд одоо тухайн үед чинь Red Velvet ч юм уу тийм cheesecake make гэдэг ийм тортнууд тийм амар их хүмүүс сонирхож иддэг, илүүд үздэг тийм торт байгаагүй үед ер нь сурж исэн гэсэн. Тэгээд олдсон мөнгөөрөө ингээд ер нь бол би ингээ мөнгө олж ийн гэж бодоод аюух баярлдаг байсан. Тэнгүүд тэр олж байгаа мөнгө чи ингээд хүүхдийн хэрэглээ амар тий жижиг яаж гэх нэг хүүхдийн хэрэглээний зарлага амар өндөр тий Монголч байсан Солонгосч байсан. Уучлаарай. Нээдэн гэхдээ яг үнэхээр амар сайн хадмуудтай байсан болохоор яг тэр дэлхийн зовлонг бол яг биеэр бол мэдрээ. Яг бол манай ингээд охины аав болгон зайлан ганц хүүхэд байхгүй юу? Тийм учраас ингээд ээж аав маань нэр хүнд хэлүүл яг итгэхэргүй юм дий. Гэхдээ тухайд яг 10 жилээ төгсөөд төрсэн болохоор манай ангийнхан ингээ манай гэрт ирдэг. Ээжээ хоёр хоол ундаар дайлна. Нэр худлаач миний охин гарч чадахгүй найз нөхдөөдудаад гэртээ хоон гэд байнга тэгдэг байсан тийм. Ямар гоё. Эл жижигхэн ингээд 2 өрөө барин дээр байсан л ээж хоёр том өрөөндөө тэгээ бид 3 ингээд жижиг өрөөнд тэгсэн манай найзууд аягүй хэрж хондог хамтдаа хоол унд хийж идэн аав аягүй баньсаа цайдаг байхгүй. Тэгээд аав баньсаа хийж өгөөл манай найзуудыг дуудана. Ер нь тэгээд найзуудтайгаа ингэж хоолцсон яг ингээ өсвөр насндаа ээж болоод сургууль сурч чадаагүй ч гэдэм үү тийм ийм зүйлүүдээс болоод найз нөхдөсөө холдох үегээд манай хадам ээж хоёр нь айгүй ингээд чингиодож айгүй ингэж бэлтэж өгдөг байсан. Би бүр ингээд өглөө ингээ хүүхдээ өгүүлсэн за дүүс одоо шинэ бэр штэ. Тийм шинэ бэр яаж нийлэх ааха. Тэгээ миний ингээ хөхмөх ингээ гарцсан байгаа штэ. Нэг унтчаа өрөөндөө. Тэнгүүд аав орж ирээд ингэж хэлдэг ус дандаа. Тэрний дор ингээ 10,000 төгрөг хийгээд миний охиноос эхлүүлэхдээ хамтдаа юм авч дээр. Өглөө болгон заяа бүр. Ямар гоё. Би өглөө болгон яг тийм ээж аавтай ингээд яг тийм хадмын гэрт сэрдэг байсан болохоор яг үнэхээр тэр зовлон арай бага амссан юм санагдав. Яг өөрөө торт иддэг болоод өөрөө ч хорлохтой болоод орлого олсон мөнгөө яг тухайд бол өөртөө зарцуулж юм уу те. Эсвэл гэр бүлийнхаа хүнд ингээд бэлэг авч өгөх эсвэл охинтойгоо хамтдаа юм авч идэх юм. Тиймэрхүү юмд л яг ингээд ихэнх зарцуулдаг байсан. Яг бусад одоо Монголын нийгмийн хэцүү байгаа шүү дээ. Ээж нарын маань ингээд туулдаг тий. Өнөөдөр чихнийхаа мөнгийг яаж олох вэ? Эсвэл ингээд тий хүүхдээ Джонсон сэрвээгээд ингээд амраагаад ингээд чихвээ жоохон химнээд ч юм уу тэгж амьддаг гэр бүлүүд зөндөө байгаа. Тэгээ найз нь жоохон азтай гэх юм уу гайгүй хадмуудтай болсон болохоор амар гоё санагдсан зовлон айгүй бага амссан. Чи гэхдээ ингээд нөө гэр бүлийн ингээд гэр бүл ах дүү нарын ингээд амар гоё хайр төрүүлсэн маа штэ. Тэнгүүтээ аль нэг хүн болохдоо дахиад ингээд шинэ гэр бүл тэр чинь бүр ингээд хадам гэж ярихаас илүү баг манай гэр бүл гэж ярих хэмжээний бүр ингээд амар ярианаас ч сонсоход ингээд бүр ингээд огшоод байгаа байхгүй. Ямар гоё хүү юм бэ тийм үү гэд харин тийм манай охин ингээд төрөөд нэг энд чинь 100 дахь өдөр гэдэг аюу сүртэй юм л дээ. Монгол ханс 1 сар гэдэг байхгүй тийм яг ингээд ээж аваа хоёр бодлоо идэг хүн юм чинь тэгэл бүх ингээд зах дээр зогсдог хүмүүс гэрт ирнэ хадам ээж аваа хоёроос зөндөө олон хамаатан садантай манай талынх манай 10 жилийнхэн бүр тэр чигтээ ингээд баг ирж ирсэн дээ. Тийм тэгээ нөхрийн талмал гэдэг. Тийм ингээд ээж манай охины аав болохоор зэрэг яг нэг үсрээгүй бид нар чинь тухайд үсэрдэг байсан шүү дээ. Тэгээ бид яг цэцууч гэсэндээ үсрээгүй учраас надаас 1 жилийн дараа ингээд төгссөн. Тэгээд ангийнх нь ирнэ тэгэл ер нь бөөл юм болж ирсэн. Намайг төрөхөдөө бүр бөөл юм болж ирсэн. Тэгэл манай найзууд хэлдэг байсан нөгөө яг намайг төрж байгаа үед өсвөр насны ээж болсон бас миний 90 дөрөнд тийм хүмүүс байгаа шүү дээ. Таны ээж өөрөөсөө гоё шүү. Чи өстөө азтай хүн шүү гэж дандаа хэлдэг байсан. Тухайд одоо ингэ бодоод үзэхэд миний ингээд зовлон гэх юм уу одоо хамгийн том ингээд боддог байсан зүйлүүд байвал яа өнөөдөр ямар хоол юм. Тэр ингээд миний зовлон байсан нэрнгээсээ. Өнөөдөр би ээж аав хоёроо ирэхэд ямар хоол хийгээ байж хуу. Хичээлээ тараад ингээд гэр бүлийн хүнийг ороод би ямар хоол хийх ёстой юм бол тэр л миний амьдралын хамгийн том зовлон шаналл хамгийн ингээд
ингээд толгойг маань гашлагддаг том асуудал байсан юм лээ. Чи гэхдээ амар гоё амьдэрсэн байна. Хадам нэг гэдэг штэ хадам сайтай байна гэдэг үнэхээр том одоо юу хий хамгийн том ачаараас гэж би бас боддог байхгүй. Гэтэ амар чи памперсны мөнгө санаа зовхгүйгээр зөвхөн орой хоолгон хийх хоолндоо аавж ирж ин заа нөхөр ирж ин ямар хоол хийх үү гэдэг чинь баг зовсон биш баг жаргал агаад байгаа байхгүй. Энэ дэрийг ойлгож байгаа байна. Амар гоё надад ингээд одоо ингээд эргэн тойронд ингээд ганц би ээжүүд энэ дээр ингээд зөндөө штэ бид нар чинь ингээд хооронд ингээд мармар хийгээд ярина. Тэнгүүд би чамаас өөр хүнээс хизээч ингэж сонсож байгааг байхгүй. Харин тэнгүүд ингээд чамаас ингээд сонсонгууд ямар гоё ямар хацтай юм бэ? Нэг ч гэсэн эмгтэй хүн ингээд ийм хайрыг мэдэрсэн байна гэдэг чинь амар гоё байгаад байгаа байхгүй. Үнэхээр гоё сонсогдож байна. Би тийм бүр анх надад хамгийн хэцээсэн зүйл аа. Манай аав болохоор зэрэг манай ээж хоёрын ингээд ёкер буюу одоо ингээд хийдэг ингээд зүйл нь амар өөр юм байхгүй. Манай ээж болохоор зэрэг өглөө эрт ингээд нарантуул руу гараад тэгээд манай ээж маань ингээд нөө тий орон нутг руу явах номнуудаа бэлтэн, бөөний бараануудаа бэлтэн. Тэгэхэд манай болохоор зэрэг өглөөнөөс хойш 4 хүүхдээ цэцэрлэг сургуультанд зөөн давхар нөгөө нэг 10 жилийн сургуулиудаар явж номныхаа захиалгаагаар номын санжтай нь уулзсан. Одоо л бүх юм онлайн болсон гэж магадгүй. Тэгэхээр тухайн үед бол яг аав ингээд сургууль дээр ирнэ. Манай номын санжтай өглөө уулзсан. Ямар ном хэрэгтэй нэ? Ямар номноос хэдийн захиалгууд аавна. Тийм болохоор аав ингээд илүү хүүхдүүдэд өсгсөн. Ээж маань болохоор зэрэг илүү ингээд хар бор ажлыг илүү хийсэн гэж хэлж болно. Тэг яг аав тийм болохоор ингээд яг юм бэ муугаар хэлж байгаа байж магадгүй зэ тий. Тийм болохоор ингээд аавтайгаа илүү дотнооссон. Баг ээж хаан цариг ингээд ховор хардаг. Өглөө гарна, бүршүүн бид нэг унцны дараа орж ирнэ тийм болохоор аавтайгаа илүү дотно, аавын хүүхдүүдээс ингэж хэлж байна. Тэгээд яг аав маань нас ороод яг тийм аавын орон зай аягүй дутагдж байгаа штэ. Тэгээд ирсэн чинь азарч хүмүүс манай том ихч маань ингээд айгүй олон жил нэг анги байсан хүнтэйгээ гэр бүл болсон байхгүй юу? 11-р ангиас хойш нэг анги байж агаад 11-р ангидаа үлгсэн. Тэгээд 10 жил хамт амьдарч агаад суусан байхгүй юу? Тэр ах маань ингээл 10 хэдэн настайгаас эхлэх манай гэрт ирдэг байсан нэр аавын орн ингээл баг аав бол аавын өнгөрсний дараа бид нарыг ингээл 4 дүүтэйгээ бодлоо. 3 дүүтэй эхнэр нь байгаа гэр бүлийн хүн болоход манай ихч гэсэн үг шүү дээ. Бага тий 3 дүүтэй хүн чинь тэгэл өөрөө хөдөлмөрлөх системийг манайх барилга дээр ажилладаг байсан. Одоо тий агаа үзүүл хаж мундаг шүү. Оргил аавын яг тэр хэцүү орон зайг биднэрт хамгийн сайн нөхөж өгсөн хүн гэж хэлж болно. Тэрний дараалал зэрэг мэдээж охины өвөө буюу манай одоо хадам аав бол яг нөө аавтай ах дүүсээсэн болохоор тэр юм уу илүү ингээд надад би хэрвээ өөр салбарын тий манай ээж аваартай төхөө ажил хийдэг биш бүр шаал өөр хүн ийм гэр бүлд ингээ бэр болоод очсон бол хэзээ ч намайг тийж хайрлахгүйсэн байхаа гэж боддгоо. Тэр хэмжээний ингээд манай эцэг эхийг мэддэг, манай гэр бүлийн амьдралыг мэддэг. Бид нэр ингээд амьдралын хэм маяг багаасаа ингээд төстэй байсан учраас бүгд л 8 нийтлөө тий. Усан борооноор гараад тэгэл халуун таалж хүдэнд хүрж угаасаад өдөр болгон бараагаа дэлгэн орой болгон хураана. Тэгэл хэцүү амьдрал штэ хэцүү гэж харуул. Тийм амьдралаар ингээд амьдарч ийсэн хүмүүс учраас бас айвуух ингээд хайрлж өгч ийсэн. Ээж бас жоох ингээ манай ээж маань ингээ жоохон дуу муутахгүй хадам ээж маань гихтээ ингээл үүндээ ингээ хайрыг мэдрүүлэхөө наваа ингээл би давхар болсон ч манай гэр бүлийн хүн ингээд гэртээ очих болцсон. Манай гэрт байн гэрэл магчаад ингээл ер нь бол одоо л амьдрал юм амар тогтсон биш байгаа хгүй юу. Нийтийн байраар айгүй олон жил амьдарсан. Том ихчний нөхөр ихлээд гэрээгээр Солонгос руу яваад том ихчийг ер нь их сургууль сургасан Монголд анаахт тэгээ том ихчийг наашаа татаад тэгэл ер нь бидний амьдрал яг Солонгост ингээд холбоотой болсон. Бүгд ирэх хамгийн том шалтгаан ер нь том ахаас эхэлтэй байсан. Тэгээд яг ер нь бол Солонгост ингээд ихч ирээд жижиг ихч ирээд би ирээд хамсаг дүү ирээд тэгээ бүгдээрээ Солонгост амьдарч үдсэн хүмүүс тэгээ одоо л яг ганцаархнаа байгаа л та. Тэгээ ер нь яг ингээд бидний аав ингээд явсан ч гэсэндээ яг аавын маань хайрыг 100% орлож чадахгүй ч гэсэндээ тэр нөмөр нөлийн багхан гэсэндээ бид нартай хуваалцаж өгөх эрэгтэй хүмүүс байдаг байсан дээр амар талархдаг байгаад ч талархаж байна. Одоо тэгвэл хоёулаа гоё асхангийн нэрээс та. Асхангтай ээж болсон шүү дээ тий. Тэгээд одоо уухийн дундаасаа төрүүлээд ээж болох мэдрэмж ямар байсан бэ? Би болохоор яг 12 дугаар ангида ээж болсон байхгүй юу? Яг 12 дугаар ангида 11 сар байсан санагч байна. 10 сар ч илүү. Тэгэд ээж болох ч байгаагаа мэдээд мэдээж амар айж байгаа юм чи хичээсээ том хичээсээ хамгийн их айжсэн. Ээжээсээ хийсээ илүү. Тэгэд яг
тухайн үед бол ингээд яг өсвөр насны хүүхдүүд мэдээж яг болохгүй зүйл. Тэгээ буруу юм сурчлаа яг хүүхдтэйгээ хамт ингээд биелийгээд оруулах хүмүүс ингээд нэг гоё юм болсон юм шиг хүнд бахархууштай юм болсон юм шиг гэд сүргээр үлээж авдаг хүмүүс их байгаа. Гэтэ нэгдэл намайг зориод ирсэн жижигхэн ам байх чинь хүүхдийнхаа өмнө хариуцлага хүлээе гэж бодож исэн. Яг тухайн үед ингээд 2 хоногийн дараа шахуу мэдж байгаа шүү дээ. Тэгээд тэр нэг 5 дахь өдрөөс санагч байна. Нэгдүгээр өдөр нь би шууд ингээд жирэмсэн хэлэнд орж исэн. Игч маань ингээд солонгосоо сонсоод шууд ирсэн байхгүй. Тэр тухайн үед игч маань ингээд энд оюутан байсан. Тэгээд хүргэахтай хамт хойлоо ирээд тэгч маань надад хэлчихсэн хамгийн эхлээ жоохон мэдээ зурлаа шүү дээ. Чи юу хамаалж мэдтгүй юм уу нэ тэрэ гэл. Тэгэл загинжсэн сүулдэ игч маань ингэж хэлжсэн. Чиний амьдралд чийл зовно, жаргасан чийл жаргана. Тийм учраас өөрөө шийдвэрээ гаргаа гэд. Тэгээ би шууд жирэмсний хэлэнд орж исэн. Тэгэл жирэмсний хэлэнд ороход юу ч мэдэхгүй шүү дээ ингээд. Айж мэдээж амар айж тэгэл Монгол санаа зорж байгаа. Ингэж айгуу хэлдэг амар жоохон жирэмсэн хүн сонсоод жоохон хүн сонсоод жоохон хүнд ийм загнадаг одоо үгүй багасаа буруу юмараа олтлоо одоо бараг л замбраагүй нэг замбраагүйсээ бэлэр хүмүүжлэхгүй хөхтэй ингээл хүм бараг бүх хэмжээний нүдэнд ороо дээрээ гараад би ч ингээл байнга тийм үг сонссоор байгаа л тэгэл тэгж айгаад тийм айд би бас яг тийм айд авчихсан. Тэгтээ яг удаагүй ингээл ээж хадмын зөхнөө аваад явна гэл. Тэгэл шууд жирэмсэн би давхар болоод удаагүй хадмын хаан гэрт очсон. Тэгээд шууд сагсагаас ээснээс гараад хичээлдээ гизэд хомортлоо басаа явсан. Тэгэл би яг 7 сар төрсөн. 7 сарын 7 сарын 18-нд манай хүн төрсөн байхгүй юу. Тэгээд би 7 сарын 18-нд төрсөн болохоор яг Ешөө өгöd удаагүй төрж исэн байхгүй юу. Тэгээд төгслөө сургуульдаа аваад явсан жоохон гизэд ингээд томроод ирсэн чинь яг манай ингээд зарим хүмүүс мдэггүй гэж магадгүй. Гэтэ ингээд завсарлагаан болно. Намайг ингээд жирэмсэн болсныг ингээд яг секснээсээ гараад хүүхдүүд сургууль мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгээд яг ганц 2 хүүхдүүд нэг анзаараагүй гэж магадгүй. Гэтэ манай ингээд аягүй халамжилж өгдөг гэсэн. Даруй цэврөөр оронгууд өөр багш нар харчихгүй тий. Тэг ингээд 2 3 намайг тойрол ингээд хамт явж өгөөл тэгэл завсарлагаанаар ингээд би давхар тэгээд хортоо ихтэй би төрөн төртөө хортохтэйсэхгүй. Тэгээ бүр хүүхдтэйгээ ингээд жингээ үзэхэд 5 сартаа битүүрийн жин нийлээд 50 хүрэхгүй тийм байсан байхгүй. Би ч аягүй хортлохтой. Тэгээ яг нь солоос кендер ингээд өгөөд идэг шүү дээ. Жүжиг юм бол гэсэн нэрээ яг ингээд үнэхээр гол халаад үлсэд байгаа юм нэ. Залгиж чадахгүй. Залгингууд шууд буцаа өгүүлээд ингээд зөкснийхөө шаруулсаар аягүй бүүлжүүд. Тэгээ амир ингээд жоохон хордлох ихтэйсэн болохоор би сөлдөө ядруу байсан хичээлдээ явсан. Яг манай 10 жилийн ангийн багш гайгүй хүн байсан тулдаа баг ингээд нууж байрж хааж манай ангийнх намайг хамгаалж ирж тэгж байж ижил арай гэж төгссөн дөө. Тэгэл төгсөөд удаагүй ээж хөх болсон юм аа. Би чинь уг нь солонгосын явах төлөвлөгөөтэйсэн мөн том ихт солонгост байгаа юм чинь төгсөөшөө солонгосын явна гэсэн чинь за одоо ингээд ээж болж байгаа юм чинь ээж өгөөд үтсэн сургуульд орох хэрэгтэй юм чинь гэж бодоод ээж өгөхгүйд очиод яг нэг жил өмжсөн ч юм уу 2 3 жилийн дараа ээж өгж байгаа хүүхдүүд чинь өөр сургууль төр ингээд өгдөн штэ. Түүнд яг манай төгсөлт толгойд нийтдээ нэг сургуульд өгөхөөр болгоод бүгд нам 10 жилийн сурч мэдж байгаа штэ. Тийм болохоор ингээд гизээ ингээд жоохон алхлаа том хувц мовт өмсөөр үсгэр юм өмсөөр жоохон ингэсэн ч мэдэгдэж л байгаа. Яг үл төрхөөс яг сарын өмнө юм чинь. Тэгээд нөгөө явдал шал өөр болсон мэдэн штэ. Жирэмсүүний явд баацгнаа. Тийм штэ. Тэгэл ээшээ өгөөд удаагүй төрөөл би бас нэлээ олон цаг өвч төрсөн 10 хэдэн цаг баг шөнийн 12-оос хойш ингээд өвдөөдсэн чинь яг тухайн чинь 7 сар болохоор наадмын дараа сезон орсон наадам хийсэд нөгөө манай хадмын талч угаасаа наадам хийсэд худалдаа идэв гэсэн манай ээж бас тийм тэр яг эрэгтэйдүүдийг ингээд үлдээд ээжтэйгээ ингээд үлдээ байжсэн чил манай ээж ч орс школтой үндэ тэгэл нэг өөрөө өвдөөд яг 7 сар 16 хавцаа тэгээ ээж хэлэхгүй ээж ингэ жоохон сонирн байгаад байна. Ингэ хүндэрхгээд байгаа юм санагдаад байна. Би нэг сонирн байна гэсэн чинь манай ээж босоод шал малаа угаа. Шидэн мэлтиг угаа гэлцээ. Тэгээ савны амсар нээдэг. Тэгэл босоод шал малаа угаа шидэн мэлтиг угаалц. Нэгдэггүй юм шиг байжснаа. Тэгээд энэ өөрөө мэдгүй юм чи өмнө төрж үзээг болохоор тэгэд өвдлөн гай болчлоо. Маргааш нэг халаас өвдөл. Тэгээд дууштай юм шүү дээ. Ээж хэлж байгаа байхгүй. Ээж дахиад шал малаа угаалгаалцгаа. 2 өдөр шал угаалаа. 3 дахь өдрөөс нь жил яг нэг наадам дэвтэн байжгаад манай хадмын хан бүгд наашилж ингээд тэгээд ирсэн чинь яг 12 болол тэрийг хөдөлж ингээйлсэн чинь өвдөөд эхэлтийн тэмүүд 2 өнө хөлтөлцөн чинь тий ээжтэй хэлэхгүй шүү дээ. Нэг угаасаа шал хотлоо. Шал угаалгач юм ингээд. Тэнгүүдээ шууд ээж тэлээгүй чимээгүүд ганцаар төвчээлээс 3 хүртэл өвдлөө 4 хүртэл өвдлөө. Тэгээд төвчээ бүр тэсгүй болохоор ээжтэй хэллээ.
ээж өвдөд тагш байна гэсэн чи ээж. За нөгөө чинь альчаа гэсэн аав нэр хэрэг имлэг орыг. Тэгэл гадаагаараа жоо алхаа жоо үүр цайж байгаа нэг 100-ны нэг гоё сэрэг цагаараа гоё цагаагаар гараал алхаал жоохон сэтгэл зүгээ бэлдэж байгаа байхгүй юу. Тэгэл яг охины аав ирээл имлэг дээр очиж 6 цаг өвдөд 6 цаг өнгөрчод би ороод үзүүлсэн чинь дүнгийн ганцхан өрөө нэгцсэн мэн гэдэг. Хүүе 6 цаг өвчөхт яагаар ганцхан өрөө нэгдэг вэ? Одоо би хизээд үрх юм бэ гэд. Яг юм мэдээгүй нөгөө өлсөд хордлоготой болохоор тэгэл 11 хүртэл имлэгт байлаа. Тэгэл намайг төрхийн өмнөх тасаг руу оруулахгүйгээр энгийн тасагт байж агаад тэгээд 11 өнгөрөөгөөд нэг юм идэх гэсэн чинь болохгүй одоо телевизэн тавина өстой идэж ууж болохгүй шүү гэл байж ийснаа нилээн жоохон эвгүй болоод ирэнгууд нь хэлсэн чинь 5 өрөө нэгцсэн байна гэд. Тэгээд төрхийн өмнөх тасаг руу шилжүүлээд нэг 11 өнгөрөөд 12 хавцаад төрхийн өмнөх тасагт ороод бэжсэн чинь ингээд нэг өрөөнд ингээд 4 ингээд хамарч байгаа байхгүй юу. Тэгээ төрхийн өмнөх тасаг нь эндээ төрөх тасагныг хажуухан дайсан болохоор би коридороор ингээд саны амзар сайн нэг ингээд алхаал ингээд хүн амьд харсан чи бүр ингээд амар зөө айгаад тэр мэдрэмж айгаад. Тэгэл яг нөгөө манай хадмын талынхан маань ганц хүүгийнх нь одоо ингээд анхны хүүхд учраас хувийн эмнэлэг төрүүлэх мөрлөгөө ярьжсэн цэндээ нүг эмэгтэй хүн нэлхраад идэг гэд нөхрөө хараад ээж авгаараа ирэхэд өвдөж чадахгүй нэлхраад идэг тийм тал байдаг гэж би сонссон болохоор за зүгээр улсынхаа эмнэлэгт төрье. Тэгэл орсон чинь яг ингээд нөгөө таньдаг хүн байхгүй болохоор сайн үзэж өгөхгүй тэгэл туслах хийя удаан ингээд өвцөн болохоор ингээд түрсэг тусал хийгээд тусал хийгээ явсан дээр бөмбөн дээр ингээд нэг хичтэй бид хоёр хандсан нөгөө чи өвдөл чарлал орилол тэгээ би ингээд бөмбөн дээр суугаа байцсан чи нөгөө уян зүйтэй туслаа унаагаад чи тус гараад тийм ингээд тийм штэ тэгээ нөгөө юугаа өөрөө хийгээ зөө хүн ч ирэхгүй тэгээ байцсан цэвэрлэгч ихч орж ирээд үйлчлэгч ихч маань загнаад цус нүжээ гоож боллаа гэх. Тэгэл нэг удаагүй байжгаад яг л хүндрэх гээд ам шиг мэдрэмж төрөл намайг үзээд үргэлжсэн чи одоо өөрөө авахгүй байна гэл. Тэгэл та намайг хараад үгүй би яг ингэж хэцүүдэд зах шиг байна гэд. Тэгээ харуулсан чи хүү энэ хүүхд чинь төрөгч штэ гэд. Тэгээ би яг нэг 3 өнгөрөөгөөд төрсөн байл юм аа. 3:42 төрсөн гэж санагдаад байна. Тэгээ яг ингэж төрсний дараа хүүхдээ ингэж цээжин дээр ингэж тавиад яг ингэж 2 цаг амарч байгаа хэсэг байдаг штэ. Тэр бүр хамгийн гоё мэдрэмж байсан. Нэг бас жоохон цалуус гэнэ хүсдэг болохоор хүүхдээ мас хэлчихгүй идэр гэд. Бас муу зантай. Бүр хараад хавдсан байлээ. Йоо, хүүхд маань солигчгүй дээ яана. Бүр яг нэр үнэхээр одоо манай уухийн мэдж байгаа да манай уухийн биш ингээ ер нь төрсөн ээжүүд анхны хүүхд төр бол яхаа харахгүй тэгдэм байлээ. Йоо, би бүр найз нэрмсгэд би ч 20-тойд төрж байгаа штэ. Тэгээс бас ингээс бас жоохон нисхаал ингээс төрж байгаа. Тэнгүүд ингээл ингээ амар дараал ингээл хүчээр ингээ гаргаж байгаа байхгүй. Тэгээс ингээс амар өвдөв. Тэгээс хүүхэд ингээл толгойн гараад биеийн гусаа гарчдаг. Тэгээд яана яагааг барьж байгаа. Ингээд госож гараад тэр нь амар мэдрэгдэж байгаа. Тэгэл амар ингээд орчин юм байгаа штэ. Тэгээс ингээд амар ингэжсэн гараад ирэнгүүт ингээд тайвшраал. Тэгээс би хараад үйлцэн. Уйлаа л гэсэн. Тэр эмч бүр ингээд миний гоён дээр ингээд яагаад уйлаад байгаа чи савчин хөөр чинь битгий уйлаад гэс. Тэгээс хүү мүгийн талхыг ингээд хараад уйлаад цаашаа авч яваад нэг угаагаад буцаад байдэрдэн штэ. Тэр үрдэнд ингээд бүр ингээд гарын дагуулаад хараад байсан. Тэгээ буцаж ингээд цээжин дээр өвчин уйлаад. Тэгээс яг тэр үед ямар эмхтэн хүн гэдэг ямар агуу юм бэ? Өөрөөсөө хүн гаргаад тэгээд ингээд тийм яг тийм юмсэн. Би ингээд ээж болчихсон яана гэж амар хариуцлага мэдрэгдэл тэгэл уйлаа л гэсэн. Тэгэд амар тэр мэдрэмж амар гоё. Тэгэл ингээд уйлаад ингээд байж ангууд уйлаа уцаа идэрд юм шиг. Маа гэрэх нар баяр гэж. Тэгэл хамгийн дөрөнд ээж рүү залаад би танд амар хайртай ээжээ. Аа манайг нүгэл бас сэхэтээ байсан байна уу? Би нүгэл тгээгүй шүү дээ. Тгээхөөс нөө би бас нэг хэдэн жилийн дараа би чинь төрж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд баярлаа ээжээ гэж. Тэгэл ээжид ингээд амар хайртай шүү. Өстө баярлаа амар байлаа гэж тэгсэн чинь манай ээж хамгийн түрүүнд юу гэж хэлсэн гэж. Хүүгээ зүгээр гэж байна. Үгүй. Чи дахиж төрөх үү? Тэгж байгаа байхгүй тэгэхээр би үгүй. Дахиж шүүрээс дуун дээр үгүй би дахиж төрөхгүй. Гэ уйлаад яа. Тэр мэдрэмж амар гоё. Тэгээд зөв найзах нэг имзгэлж явдаг юм байдаг байхгүй юу? Имзгэлж явдаг юм нь манай нөгөө биш үү эмчнэрийг амар тэгж хэлээгүй нөгөө сайн муутай хүмүүс зөндөө байгаа. Тэнгүүд нөгөө эхоны эмчнэр одоо чи хэлсэн шүү дээ ингээс амар хичээл санаа зовж байсан гэд тэнгүүд нөгөө дөнгөж сар багтаа ч юм уу дөнгөж нэг жирэмсэн босноо мэдээл нэг үзлэгт одоо эхонд ордон шүү дээ. Тэнгүүд нөгөө хэвлэгээр үзэхэд мэддэхгүй байх юм бол дотор үзлэг гэдэг шүү дээ. Тэнгүүд тэр яг эхоны эмчнэртэй хандаж хэлэхэд битгий тэ адилхан ингээ октод чинь хүмүүс ирж байгаа битгий тэгж амар муха хатуу хийсээрээ
Наад яг ингэж хэлжсэн байхгүй одоо нэг тийм нэг иймэрхүүнийг ингээ юу хийгээд оруулж байгаа штэ. Гэтэн би яа гэд тэгсэн чинь амар мухаг үсэн. Тэрийг одоо тэгтээ хэлчихээ. Эннээс илүү том юм ороо үсттэй гэж хэлжсэн байхгүй. Би тэгээ бүр тэрэн дээр ингээд хэлэх үггүй би хортой штэ. Тэгээ хамгийн амар манай хүүхдээ аав ингээд дагаа явж байгаа. Тэгэхэд тэгж хэлэхэд би ингээ амар сонирн болол энийг үзэж явах юм бол эмч хүн үзэж явах юм бол адилхан бид нэр өнгөтэй хүмүүс нэг нэгэндээ битгий муухай хэлээрээ гууж шүү. Тэгээд нэг нэгээ жоохон хайрлаарэ гэдгийг амар хэлмээр. Чам бас яг тийм болж ирсэн үстэй. Яг ингээд ярангууд хүмүүс бас тэгж ийм үнцэг гарч байгаа байхгүй. Тоор нийлээд нэг ийм өсвөр насны жирэмслтийг ингээд сурчлаа. Олон нийтэд ингээд зүг юм шиг ярьлаа гэж бодож магадгүй тийм. Үнэхээр ингээд хүүхд маань ингээд бид нарыг хайгаад ирсэн байж тийм. Тэгсэн баг хариуцлага хүлээх бол хамгийн чухал. Тэгээд тэр хүний амьдралын сонголт учраас яг ингээд сурчлагаа бол юусээ биш шүү манайхаа. Нэгдэл тийм амьдрал бид нэр амьдралдаа тийм бүх юмаа сонгодгоо штэ. Тэгээ бас надад нэг бодогддог зүйл юу гэвэл одоо ингээд өсвөр насны хүүхдүүд маань ингээд бэлгийн хайр цанд орж байгаа юм уу тийм бэлгийн боловсролын хичээл орно тэнгууд эрэгтэй хүүхдүүд нь гар эмэгтэй хүүхдүүд нь сонсмоос ч гэдэг юм уу тийм яг нэг ийм бэлгийн боловсролын талаар жоох нээлттэй байвал ингээд өсвөр насны хүүхдүүд маань гэсэндээ гэр бүл төлөвлөлтийн талаар ч юм уу тийм тэр мэдээлэл илүү олж авч чадах юм болов уу гэж бодохгүй. Жишээ нь жижигхэн жишээ дээ. Зүгээр ингээд бэлгэвч буюу тий хамгаалтыг ингээд хүүхдүүдтэй тий энэ бол ингээд нууц чаах зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй юм санагдахгүй. Одоо чинь гадаад ч юм уу Европын тийм жоохон чөлөөтэй улс ахмал тийм зүйл ингээд гэртэн баг зүгээр нь ойлгон цаашаа тий юм хэвийн зүйл байдаг гэж болно шүү дээ. Баг аав ээж нь баг хийж өгдөө шүү дээ. Тэгэхэд манай Монголд бол аав ээж үгүй надаа нууц хүүхд харчин инээ дээрээ тийм хүүхдүүд чинь том болоод ингээ бэлгийн хайрцанд орохдоо эмийн сан ороод хичээнийг хамгаалт авчаа гэж хэлэхдээ ичин санаа зовно. Хамгаалт авчихгүйгээс одоо төлөвлөөгөө те жирэмслэл яг иймэрхүү зүйлүүд бас зөндөө болдог байгаа гэж бодож байгаа зүгээр миний хувьд. Гэхдээ ер нь над ч яг нэг бас нэг нийгмийн тулгамдаад байгаа асуудлуудын нэг. Би ч гэсэндээ одоо ингээд охин маань том болоо те. Өсвөр наснда эсвэл ингээд насанд хүрсэн байсан гэсэндээ хамгаалт гэдэг зүйл одоо ингээд хэвийн зүйл ингээд бидний ингээд сар болгон ирдэг сарын тэмдэгний үед хэрэглэдэг тийм зүйл одоо хэрэглэл шиг тийм хэмжээр ингээд гэрт зүгээр хэвийн байж ах хэвээр байнга тогтмол ингээд байж ах хэвээр зүйл гэж боддог байхгүй юу? Төгөөс хоёлоо одоо ингээд Солонгос руу ирээд одоо нөө хүүхдээ үлдээгээд гэр бүлээ үлдээгээд ирж байгаа штэ. Тэр тухай хоёлоо гоё. Солонгост анх ирэхэд ямар ирсэн бэ? Би болохоор ер нь Солонгос явъя гэж бодож ирсэн маань 12 сарын гэдэг би давхар болоог явах гэсэн шүү дээ. Тэгэж байж агаад 3 жил хүүхдээ 3 нас хүртэл нь янз янзын газар л ажиллаа. Тэгээд тоорт хийлээ, ресторантууд тоогооч хийлээ, янз янзын ажлууд хийсэн. Хажуугаар нас дээр худалдаа 8 хийвэл хийгээл тэгэж байж агаад би хамгийн ингээд дотн хамгийн хайртай хүнээсээ чи ямар сурч үзсэн юм гэдэг үг сарж ирсэн байхгүй. Чи сурч үзээгүй ч юугаа мэдтээ. Тэр үед зүгээр л надад бүр ингэж амар том цохилт болсон байхгүй. Би зүгээр ингэж ээжийнхээ ажлыг хийгээд хүүхдээ мэдээж харж байгаа, ингээл хажуурны ажил хийж байгаа, хөдөлмөрлж байгаа. Зүгээр л би ингэж хэвийн ингэж амар сурж боловсруулж гээгүүлсэн байхгүй ч гэсэндээ ингэж өөрийгөө дүрн гайгүй амьд гэж боддоосгүй. Тэгсэн чинь хүн надад тэгж хэлсэн чинь тэр бүр миний хамгийн хайртай, миний намайг хамгийн их хамгаалцтай хүн надад тэгж хэлсэн чинь би сурах хэрэгтэй юм байна. Эмэгтэй хүн хизээж хүнээс юу нэ эрэгтэй хүнд биш юу хараад бох хэрэг өгöd байгаа шүү дээ. Ер нь бол тэр үгийг амьдралаа тэгж хизээж сонсохыг хүсээгүй болохоор сурах хэрэгтэй юм гэж бодсон байхгүй юу. Тэгээд тухайн үед бол хүмүүс амьдралаа нь ойлгож эхэлдэг гэж ярьдаг шүү дээ. Тэгээс эхэлдэг. Тэгээд ээж аав нар маань амьдралаа тэгээс эхэлсэн. Миний амьдрал бол яг хадмын гэрээс гараад хасах 15 саяыг зээлээд Солонгос руу визээ мэдүүлээд тэгээд ингээ хүлээж авах хариг хүлээж авах хоорондоо би баг боломжгүй үзсэн байхгүй. За би бараг л явж чадахгүй байх. Яг бол нөгөө хүүхдээ төрүүлээд их сургууль сураагүй жил аягүй хаалцсан болохоор миний виз гарахгүй байх гэж бодсон чинь чи хөдөөний сургуульд өгөөд үзээ. Тэгэх юм бол гарах магадлал өндөр үү гэд. Тэгээ яг цөөвөл биш юм жоохон зайтай чонаан гэд хотод тангууртай авах гэд би өгсөн байхгүй. Тэгсэн чинь хариу байдгүй. За охноос цэцэрлэгээс нь аваад машин аваад явж исэн чинь нэг газраас залгаж байна. Тэсний дөрөвдүгээр өдөр байсан юм. Виз чинь гарсан байна. Маргааш хийж чадахгүй. Маргаашгаа хийж сууж чадахгүй. Орой 4 5 цаг өөж штэ. Тийм би хүүе юу ядаа бэ? Би ингээд маргааш яаж явах юм бэ? Маргааш өглөөний хичээл сууж чадахгүй гэд би тэгж очиж чадахгүй. Хүүхдтэйгээ салгаж хийж чадаагүй.
Тэгээд бүр амар зочдоо заяа. Хичээлж ороод ингээд 4-5 хончлоо. Чи ингээд хичээлээс оцорчлоо. Би чинь гарсан байна гэд. Тэгээд би нэгдүгээр өдөр хичээлдээ суунаа. Би ингээд амралтын өдөр яваад очиё гэд. Бүр солонгос руу. Аха. Тэгээд амар дэж ирсэн дээ тий. Хичээл эхэлсэн байна гэд нүү тасаараа авагдаад болохоор тэгээд шууд имаа бэлдээл явна гэсэн чинь амар хайцтайгаадсан яана. Би үнээр ингээд 3 насаа жоохон хүүхдээ орхиод явж чадах болов. Энэ ингээд зөв зав юм болов. Би яг зөв шийдвэр гаргаж байна уу? Би ямар тэнийг юм бэ тий. Ингээд Монголдо сурвал болох боломж байх чинь би нэрээ яагаад явах гэдэг юм болоо ч гэдэг юм. Яг ингээд явах болсон чинь аюу эргэлзээд ингээд айсан. Тэгэл энд ирсэн чинь юу гэсэн нэг 50,000 вон өгөөд манай сурлаас нэг товчаах үйлчлэгээсэн. Тэгээд нэг улаан автобусан цугаал заяа. Одоо хөдөөний орон нутгийн автобусан цугаал яг сургуулийн гадаа нэг охин авчирж ирж байна. Хамт ирсэн нэг монгол охин битээр 50,000 вон өгсөн тухай дээ. Тэгээд би нэг мөнгө авахгүй манай ээж аваад уус боломжгүй болохоор нэг 100,000 вон тэжлөө ирсэн. 150,000 вон тэжлөө. 50-ын тийш өгчлөө. 100,000 таа өгчлөө. Чин чи сургуулиас ямар юмний эрүүл мэндийн юм уу гэд бас 80,000 вон татчихсан. Тэгээ 20,000 таа өгдлээ. Тэгэл оюутны байранд руу орсон чинь ингээд өрөөндө гуруулаа. Тэгэл яг оюутны байранд дээр эхэлж байгаа юм чинь нилээн бас ингээд сургуулиасаа зайд нэг юм 3 давхар нэг байшин байсан юм аа. Тэгэл орсон нэг монгол охин байсан. Нөгөө хамт ирсэн монгол охинтой гуруулаа нэг өрөөнд орлоо. Нөгөө монгол охин маань арай битэрийг бодвол 2 сарын өмнө ирсэн. Хоол унд идэхүү дэвтэр ном авахгүй гэл. Яг би 20,000 вон. Тухай чинь одоо нэг мах нөө хязгааргүй тийм газар мани могоо гэх. Тийм бод чи 10,000 байлгүй тэр хэвчээсэн. Хүү одоо чи 21,000 шээ. Тэгээд за аварчлаасан амтай мэдгээл 10,000-аар нэг мах авч идэл. Тэр надад нэг хэдхэн дөрвөлцсөн. Тэрүүгээр би 5,000-аар дайс оогоос. Нэг бал авсан 1,000-аар. Нэг тэтэр авсан 1,000-аар. Тэр нэг савн шампунь нар хуу тиймэрхүү хэрэглээний юм аваад 5,000 вон үрсэн. Тэр яг 5,000 вонтой үлдсэн санагдтыг. Тэрүүгээр нэгтгэс аваад хичээлдээ суугаад ямар ч байсан орцсон чинь бүгд үсгээ үзсэн юу ч ойлгохгүй манай ингэж баг уншиж алаад байгаа. Би юу ч мэдэхгүй. Яг Монголд нэг худлаа үнэн нэг ингэ сурал мортонд явсан ч гэсэндээ яг үнэхээр хүүхдүүдэд хандж илээд сурчаад ирэх гэдгээс илүү ирээд тэг орчинд тгээс нь сурах нь илүү зөв. Яг бол бид нар буруу сурсан зүйлээ засах нь илүү их цаг хугацаа зарцуулдаг юм байлээ. Дуудлагаа буруу сурчаад буруу унш сурчаад тэрийг засах бүр анх тэнд сурчаад ирээд ингээд алаад өгнөж бодсон гэсэндээ юусоо тгийгүү. Надад засах нь илүү их цаг хугацаа зарцуулагдсан. Тэгээ шууд манай жижиг ихч найз залуутайгаа ингээд сөөлхөт амьдэрч байсан. Тэгэл утасны дугааргүй. Юучгүй юм 5 дахь удаа хичээл тараад нөгөө 5,000 воноор автобусны карт аваад метрон цугаа явлаа. Гэсэн жил манай тэр нөгөө оюутны байрандаас ихч. За чи ингэ шүү. Гараал бунгууд метро руу орно. Энэчээс тэр яг руу тэгэж яваад тэнцээсээ бунгууд энэ дамжих хэсэг байгаа. Энэ зураасаа дагаад яваад хэмэл чи дамжин дараагийнх нь яг нь ийм нэртэй биш үл нөөт нэг интернеттэй газар ээсэс тэгэл авч байгаа. Тэгэл дагаж явсараагаад нэг очих газар очсон чинь манай одоо ихчийн гэр бүлийн хүн бага ихтэй сууж байгаа ах маань намайг төгш авч ирсэн. Тэгэл тэр хоёр маань ингээд намайг ажилгүй болохоор буудалд ажиллажсэн. Өөртөө ингээд цагаан ирлээ угаадаг юм 8 ачаалтай буудал, цагийн буудал гэдэг чинь алуурын буудал юм шүү дээ ер нь. Тийм буудалд ажиллажсэн хагас буцаанд нөгөө арбайт авдаг. Цагийн ажилд авах болохоор тэндээ ингээд намайг ажилуулах гад тэр хоёр маань тисэд ажилласан заяа. Тэгэл би шууд хурж ирэл шууд ажилд орж байгаа байхгүй. Тэгэхээр амар гоё шүү дээ тий. Тэгэл хагас буцаанд ажиллаад мөнгөтэй. Нэр үед гоё 70,000 байлууд нэг өдрийн цалин. 140,000 амар их мөнгө штэ яг тухайд бол тий. Тэгэл би мөнгөө анх эрэхтэй хичээсээ зээлсэн байхгүй жижиг хичээсээ. Яг бол маа жижиг хич өөрөө яг манайхаа юм хэмрэлтэй байхад оюутан болсон. Тэгээ оюутан болоод ч ингээд өөрөө сурч чадахгүйсэн шалтгаан сургалтын төлбөр төлж чадахгүй. Тэгээд би сурч чадахгүй, хоёр дүү маань сурахгүй учраас би ингээд солонгос яваад ажиллаад дүүнэрээ сургая гэх. Манай ихч маань тийм шийдвэр гаргаад ер нь дөрийн төлөө яг юм өмдний үйлдвэрт аяа олон жил ажилласан мөнгөө хуваагаа зээлсэн гэж хэлж байна. Тэгээд ихчийнхаа мөнгийг өгмөр гэдэг нь хүнээс юм авч чадахгүй хүн чинь тэгэл юу ч гэсэн ихчтэй нэг мөнгөнийхөө ихэнхийг өгөөд өөрөө нэг 10-20 мянгтай тий буцаал нөө хөдөөрөөгөө 2 цаг метроноос суугаад яваал тэгэл нэгтгэс татвар хичээлдээ суугаад хагасаа буцаанд нэрж ажиллаад яг тэгэж нэг сар гүрийж агаад корона гараад нам ирээ удаагүй. Оо тийм үү за. Тэгээ би чинь нөө ихчтэй өөрөө яаж дарах юм 5 өдөр хичээлдээ яваад 2 өдөр ажиллаад тэрнээс нэг хэрэглээнийхээ багхан мөнгө аваад явж байгаа юм чинь азарч юм уу корона надад айгүй ингээ өөр дарахад айгүй нэмэртэйсэн юу вэ гэвэл онлайн хичээл рүү бид нар шилжиж байгаа байхгүй. Тэгэхээр чинь би оюутны байранд очих шаардлагагүйгээр хоёр агч хоёрын маань ажиллажсэн буудал айгүй ингээ ачаалттай байгаад надаас л өөр тэнд ажиллажсэн гэсэн үг шүү дээ. Дүг ажиллахын тулд тэгэд нөгөө хоёр маань ажилласаа гарлаа хүргээ одоо ингээ манай энд үеэл авах гэдэг байхгүй. Үеэл ахын хангартт ингээ дөрүл очлоо. Нэг өөрөө. Нэг өрөөнд дөрүүлээ хамтдаа байгаад би чинь ажил мэдхгүй буудлаас өрөм хийж үзээгүй. Тэгээ байжаал
тухайн чинь нөгөө нэг чигдаанууд чинь хоолны газрууд чинь коронавирус болоод нөгөө орлогогүй болоод ажилтаа халаад хийх ажил байхгүй. Тэгэхээр цэвэрлэгийн ажил байдгаа ийшээ ингээ явъя гэл. Тэгэл би чинь нөгөө цэвэрлэгийн ажил чадахгүй. Зараа чангаш. Хүн яг амар их хайжс уу яахгүй. 2 сар жуус ачаалттай шин. Тэгэл залгаал хичээ би ингээ ажил хийж мэдгүй гэлтгсэн чинь зүгээр эмээ дөхөө алдахгүй хүрээ тэр хамаагүйгээр. Тэгэл өглөө тэр газрыг хайжчвал яг дээр очивол ажиллаад гэсэн чинь нөгөө гэрээ зэвэрлэлтэй амархан гэж бодлоо. Гэрээ зэвэрлэлт шиг гээл бодсон чинь шал өөр юм байл надаас болоод тэр ихнийхээ айлд амирх ингээ алдаа гараад би ингээд шкафны доолн модлыг арчаач гэж мэдгүй айгуух тоостой байна гэд айлгээс нь мөнгө өгөөгүй тэрнээс л 2 дахь айлруу 5 гэж ороод тэр өдөр 10 болж авах дуусгүй манай ихч аялал дарж үжээд надад тусалж иж тэр одоо дарахтай хэрэлдэж байраад манад ингээд оюутан моёд ингээд 100 мянган вон авчихсан санагд 2 айлыг 100 мянган байсан. Тэгээ би ихчтэй 50 мянган вон өгд өөрөө 50 аваад тэрнээс хойш би юу гэж бодсон бэ? Ихч маань ажил хийж ирчээд хурж ирээд дахиад надад туслаад би ингэж болохгүй мэнаа. Тэр хүн ингээд надаас олж амир зовж байгаа болохоор би бие дагаад хурдан ажиллаа сурах хэрэгтэй юм гэж бодвол маргаашнаас нь битүү зараар ажиллаад чадгүйдсэнд ингээл өөрөө ингээл алчуур угааж хата ихчнэр яаж галтгаа хийж ин тий ихчнэр яаж нойл хийж ин асуугаад мэдгүй бол ингээл хараад юу нэг айгүй ингээ мэдрэмжтэй байх бас ажил сурахад илүү үнэнтэй үзүүлсэн баха. Тэгэж ажиллаж агаад өдөр нь хичээлээ сонсонгоо ажиллаж яагаад 5 хүртэл даалгавар явах юм бол хичээлдээ ирсэн бүртгэгдэн. Тэгэж ажилласаар агаад би юу айгүй урдан жилийн дотор өөрөө дарсан. Мондаг 15 сая гэдэг чинь бас 6 сая гаруй вон байсан санагч байна. Тийм бас их мөнгө штэ. Энэ яаж яах нь оюутан хүмүүсд нөгөө сургуулийн төлбөр, эрүүл мэндийн даатгал нөгөө заашгүй төлөх төлбөрүүд гэж заавал байгаа штэ. Тэрний хажуугаар бас чанга штэ. Одоо л тийх боломж огш хүмүүсээ яг л манаа гэж бодохгүй. Ирээд ажиллаад тэгэл ингээл өөрийгөө болоод энэ бус дайлгууд үзсэн болоод байгаа учраас ээж аав нарчсан те тэдний хөлт болж чи яа болохгүй. Гэтэ яг үнэ хэлээд хэлээ бэлтгэл 5 хоног хичээлдээ яваад 2 хоног ажил хийж хизээж тэр хэмжээний үрийг дарна гэдэг боломжгүй. Би зүгээр азарч юм уу ковид үеэр надад зүгээр ингээ онлайнаар хичээл сонсоод ажил хийх боломжтой байсан болохоор тэр өөрөө дарж чадсан. Одоо ирж байгаа хүмүүс маань чанга шүү. Ер нь чанга шүү. Тэр нөө одоо нөө Монголоос айгүй хүүхдүүд ирдэг болсон байна. Дөнгөж 10 жилээ төгсөөд хүүхдүүд айгүй одоо 8 хоногоор төгссөн биш үү? Би бүр чиптэй ирж бүр анаа бүр игээ болсон байлээ. Тэр нөө чанжуугаад бас нэг ивентэнд оролцохгүй юм аа. Тэгээ ингээ очиод ингээ хүүхдүүд ингээ танилцаа ингээ харахад ингээ миний үеийнх юм шиг харагдаж штэ. Одоогийн үеийн хүүхдүүдийн өсөлт төгжилтэнд ямар хурдан гэдэг шиг тэгээ ингээ танилцаад хэдэн оных маных ингээ одоо би ми чинь чи тийж нөө би хүнтэй танилцахаар хэдэн оных юм гэдэг болсон байлээ. Айгу мохоо нэг хөгшин бол биш үү гэхдээ тэгээд тэг ингээ танилцаад хэдэн оных ингээ тэнгууд 8 хоног 6 хоног 7 хоног гэх тэнгууд би чи хэдэн оных ингээ би их чинь 2000 хоног штэ тэр айгу их чинь 2000 хоног ямар 2000 хоног орсон хаашаа тий тэнгууд анаа игээ та гэх тэнгууд би чи анх хэрэгтэй өөрөө бүгд би хамгийн жоохон гэж бодож ирж байгаа штэ бид анаа ахаа гэдэг үсэн нэг хэдэн жилийн дараа өөрөө анаагаа авсан байж тийм ээ. Нөгөө гадаад дэдэг хамаатныг тэр гэдэг яг үн тий. Яа нэг хааныг заалгаад дүүнер мөнөр заалангуудаа анаа тэдэг хүч гэн би. Одоо оюутан хүүхдээс одоо хизээ өгинч гэж асуухан чашийн за ихчтэй дансаа тэгж мэддэг болсон байлээ. Яхааргүй тийм фэйс ахад илээ. Тэгэд энд ирээд одоо чи чинь тэгэхээр хэдэн онд ирсэн гэсэн үг? 19 оны 12 сард. 12 сард. Тэгэл яг 20 он гараад ковид эхэлсэн шүү дээ. Энэ хугацаанд хэр их Монгол яв? Би 2 удаа явсан. Яг үйл ингээд яг энд чинь бас давхар амьдрал өрнөд байгаа шүү дээ. Би Монголд ингээд сар бай гэсэн чинь энд байрны мөнгө гарна. Энд ингээд намайг ирэхдээ утасны төлбөрөөс хавлаа зөндөө хэрэглээ маань гарсан. Тэд яг ирээд ажиллаад цуглын төлбөрөө олоод яг л нөгөө урд хормой хойд хормой гэж амьддаг болохоор тэнд ингээд удаан байх ямар боломжгүй. Тэгээ би 2 удаа явахдаа эхний жил бол угаасаа өрөө дарна гэд өнгөрчихөж байгаа. 2 дахь жил нь бол ковид гэд угаасаа бид нар гарч чаддаггүйсэн шүү дээ. Тэгээд яг 2 жилийн дараа Монгол явхад билет нүн амар өссөн шүү дээ. Гэтэ би яг нэг наадмаар ирсэн хонхны өдрөс өдрийг тохиолдуулаад явсан чинь нэг 14 удаа хонсон. Тэрний дараа бас 2 жил нэг удаа л ер нь охинтойгоо уулзсан. Тэнгүүд яг 3 дахьт нь охиноо үлдээг явсан 2 жилийн дараа ингээ очсон гэж байна штэ. Тэгээд гинт 3 дахь сүх чинь гинт чамаг хэрэг 5 таа болсон. Арай бас өөрөлдсөн. Тэр мэдрэмж ямар байсан бэ? Бишүүрх тийм л ингээ. Бишүүрх чинь. Яг бид тэр баян л уцаар яриад те ингээл охиноо баян харж чадсан те. Яг ингээ бид нар уулзсан бол хоорондоо бинээс ингээ бишүүрхээдсэн. Тийм мэдрэмж жоохон ингээд эвгээс нэг хэсэгтэй. Эхний нэг 2 3 өдөр болж байгаа юм тий. Жоохон ингээд мэнэл. Чи ингээд ингэчгээс эдэг.
Тэр мэдрэмж одоо нөгөө тухайн тиймээс сая охинтойгоо бүр гадагшаа авчид ирсэн шүү дээ тий. Би нөгөө чиний бичлэгийг үзэхгүй юу? Чи ингээ хажуугаар нь чи охин чинь танихгүй. Намайг танихгүй хань гэж тэр ямар байсан. Би болохоор зэрэг сая яагаад гадаад руу явсан бэ гэвэл яг Монгол руу явах зардал гадаад руу явахтай баг төстэй тусаад байхгүй. Тэгээд дээрэс нь би ингээд яг Монголд очиод 14 хоногийн хугацааг бүхий л өдрийг охинтойгоо зарцуулдаг, охинтойгоо амд өнгөрүүлдэг байхгүй. Одоо өөр найзуудтайгаа уулздаг ч юм уу, гадуур гарч юм уу тийм өөр юм хайрын цаг штэ тийм штэ 14 Монгол руу тэр хүнийг зориод очиж байгаа штэ. Хамгийн том шалтгаан болохоор тэгэл хүүхдээ амд кафе орно, хүүхдээ амд тоглоомын талбай орно. Яг энэ зардлаараа би охиндоо нэг ус үзүүлэх гэж бодсон байхгүй юу. Тэгээ яг охины аав бол ингээд тиг тэнд дагаад би бол ингээд очиод зардлын даяа гэд ярилцж агаад гэр бүлээрээ хамтдаа ингээд аялсан. Яг сая уулзахад бол нэлээд том болсон. Тэрний өмнө ингээд 2 жил ганцхан удаа уулзж байгаа болохоор нэг жоохон би биндээ туннаа. Гэтэ манайх айгу мундаг нь юу гэвэл хизээж ингээд ээж би тэнийг санаж давхар дээр яг тэрийг ингээд жоохон нуудаг гэх юм уу эсвэл тэрийг ингээд надад заавал хэлж ингэж намайг ингээд жоохон шархлуулч юм уу намайг ингээд жоохон зовоодгүй. Тэгэхээр бас илүү их сэтгэл өвддөг ингээд. Бараг тэрний оронд ээж та ингээд над руу уурлах юм бол тий илүү ингээд амьд тарь. Тэгэхэд ерөөсөө таныг санаж гин та эзээ ирэх та яад ирэх бан ирж гомдолтгүй. Тэгээ амьд төвчтэй амьд сэргэлэн заваад ийж өссөн. Одоо бол тий баг элсэ тарсан уу заас тэгээд амар ирдэг шиг. Одоо ингээд баг том хүн шиг болсон байлээ. Хоёлаа ч би нөө хоёлаа хамчигчтэй санаж нэг үү. Хоёлаа хамгийн анх юун дээр уулзчихсан байхгүй таарчихсан. Үгүй. Гүйцэтгэх клуб дээр хамгийн анх таарчаад хоёлаа ингээд би нөө чамайг тэрж мөрөөс ингээд явсан шүү дээ. Тэрний дараа нэгэн дараа өвөл чаг охинтойгоо уулзах гайхахтай хумсаа бодулчихсан байхгүй. Би яг чиний хажууд хумсаа бодулчихсан. Тэнгүүтээ чи ингээд бичлэгээд ээж нь ямар хумсаар бодуулах вэ? Миний охин энэ гоё нөө яаж нээж ин гэдгийг ингээд харангуудаа ямар хөөрхөн юм бэ? Би чинь хүүтэй шүү дээ. Чи охинтой тэнгүүд хэрвээ би охинтой байсан бол ингэх байсан юм байна да гэдэг бас мэдрэмжийг ингээд амар авчихсан. Тэгээд миний охин ямар вэ? Хүмүүс охин чинь ингээд үгүй ээж энэ чинь юм байна. Би бас ингээд хумсаа бодоос нэний тэрэгэл тэр яриа ингээд ямар хөөрхөн юм бэ? Хоёлаа өнөөдөр би чамайг даалгавар бэлдэж ирсэн шүү дээ. Бид хоёр гэхдээ ингээ яриад ах мал ингээ амар яриад ах юм байна. Вирус камер руу харсан би харсангүй ингээ өдрөө хараад. Гэтэ хүний нүд рүү харж ирнэ гэдэг чи яг яахаа аргагүй нөө үнэн байгаад байгаа байхгүй бид хоёрын яг тэр мэдрэмж. Тэгвэл найз нь чамайг даалгавар хэлсэн шүү дээ. Тэ. Энэ маань юу вэ гэхээр одоо манай пүүжэгийн охин одоо 10 хүрэх чинь манай хүүхд 6 хүрэх чинь. Тэнгүүд бид хоёр чи хоёулаа ингээ 25 26 та. Тэнгүүд хүүхдүүддээ захиа бичсэн байгаа. Гэтэ тэр захиа маань агаад яг бидний насанд ирсэн хүүхдүүддээ зориулж ирээдүйд зориулж захиа бичсэн байгаа. Хоёлаа гэхдээ юу яах вэ? Нэгнийхээгаа унших уу эсвэл сольбож унших уу? Тэгэхээр яг нөө бичгийн хивээ бас ойлгохгүй бас. За өөрөөсөө л уншия. За окей. Би яаж юм уушаар гоё тэр чиний өөрөө мэдэрч бичсэн тэр сэтгэл зүг тэр сэтгэл хөдлөлийг харуулж чадахгүй гэж магадгүй гэж байгаа айж. Окей. За тэгвэл чамаас гисэн. Би найз гоё. Цагаа. Яа миний цагаа. Би айгуу нэмдгсэн. Жоо дээр үе мэдрэмжгүй. Жохон нугалсан байгаа. Хоёр удаастайхаа битсэн байгаа охиндоо зориулаад. Ирээдүйд уусаа энэ чинь ингээд YouTube дээр ороод хадгалж шүү дээ. Одоо уусаа энийг тавихаар охин чинь хамгийн түрүүнд үзнэ. Тэнгүүд одоо үзэх мэдрэмж нь ингээд бас нэг сайн ойлгохгүй байж магадгүй. Тэнгүүд хэдэн жилийн дараа тий үзэнгүүд миний ээж солонгост яг ингэж исэн байна. Надад ингэж юм хийж исэн юм байна гэдэг амар гоё хаа. За сонсъё. Нэг хоёр. Like this. Тэр манайх жоохон халуун байна. Хайрт охин минь энэ захидлыг унших үед чи минь том болсон байх. Ээж нь чамд хэлж амжаагүй сэтгэлдээ олон жил хадгалсан зүйлээ бичгийг хүссэн юм аа. Чамайг төрүүлэхдээ би дөнгөж 16 настай байсан. Тэр үед өөрөө ч хөөхөд амьдралын талаар төдийлөн мэдэхгүй, ээж хүн ямар байх ёстойг ч мэдэхгүй чамайг тэрж авч байсан. Гэхдээ тэр жаахан охин анх удаа чамайг тэрж авахдаа энэ хорвоод өөрөөсөө илүү хайрлах хүнтэй болсноо ойлгосон. Чи миний анхны хайр, анхны айдас, анхны амьдрах шалтгаан байсан. Гэвч амьдралыг үргэлж хайраар хэмждэггүй юм байна лээ. Заримдаа хайртай хүнээсээ холдох зоригийг шаарддаг юм байна. Чамайг 3 настай байхад би явсан. Тэр өдөр миний амьдралын хамгийн хэцүү өдрүүдийн нэг байсан. Чамайг үлдээгээд явж байгаа биш. Харин чамайг бодоод явж байгаа гэж өөртөө 1000 удаа хэлсэн ч зүрх сэтгэл минь хизээж
үнэмшиж өгөөгүй. Эргүүлээд хүмүүс намайг хүүхдээ өргөд явсан гэж боддог баг. Үннийг хэлээд би ч гэсэн өөрийгөө олон жил тэгж буруутгаж амьдарч байгаа. Чамайг унтаж байх үед үнэрлээд үнсэж чадаагүй өнгөрүүлсэн шөнүүдийг чинийхээ олон дурсамжийг хамт бүтээлцээгүй, өвдөгд нь хажууд нь байгаагүй, нөхөж өгөхийг хүссэн маш олон мөчийг алдсан. Тэр үед би үнэндээ илүү явхаас айж байсан хүн биш, харин үлдсэн бол чамд өгөх зүйлгүй болохоор айсан хүн байсан. Тиймээс тгээс их ямар хэцүү байд юм ингэж. Охиноо орхиод хизээч яг энэ хэсгийг уншваа. Гой уйлмаар бол минийд гой уйлчих болно шүү. Зүгээр л мөрөөдлөөц хоёроо тэрвээд харийн нутагт ирсэн. Хэдэн 100 удаа бууж өгмөр санагдсан мөчүүд олон байсан. Олон шөнө нууцаар уйлж, хоолтой хоолгүй өдрүүд үргэлжилсээр байсан. Өсөж томорч байгаа мөчүүдийг чинь зураг бичлэгээр л хардаг байсан. Тэр бүхнийг бодохоор зүрх амар өвддөг. Амар өвддөг. Босоорой дахиад эхлээрээ оролдоод үзээрээ бууж өгч болохгүй шүү гэж өөртөө үргэлж хэлдэг байсан. Чиний зургийг тэрвэрсээр 6 жил өнгөрсөн байна. Миний сонголт зөв байсан гэж хэлж чадахгүй. Олон удаа унаж, бүдэрч, босч нэг ч өдөр чамайг мартаагүй тэр өдрүүдэд би чамаасаа зутаагаагүй юм шүү. Тиймээс охин минь хэрвээ нэг өдөр чи минь намайг ойлгож чадвал зүгээр л өөрийн охиноо маш их хайрладаг мөртлөө амьдралдаа тэмцэж яваа нэгэн залуу эмэгтэй байсан юм байна гэж бодоорой. Тэр надад хангалттай. Одоо охиндоо зориулж хэлхийг хүсэж байгаа үг хэлэх чинь. Амьдралдаа хэний ч мөрөөдлөө биш. Зөвхөн өөрийнхөө мөрөөдлийг дагаарай. Алдаа гаргахаас битгий айгаарай. Ад жаргалтай байхыг хизээд бүү хорслуулаарай. Энэ хорвоо дээр чамайг ямар ч хүн байхаас үл хамааран хайрлах хүн бий. Тэр нь чиний ээж. Би чамдаа төгс амьдралыг үлдээж чадахгүй байж магадгүй. Гэхдээ би нэг зүйлийг үлдээхийг хүсдэг. Өөрийнхөө амьдрах зоригийг тэр зориул байгаад чи минь хаанч гэрлээ олно. Ээжээс нь. Гэтэ энэ захаг бичиж чамд ямар мэдрэмж төртөө? Амар удаа ингээ монголоор юм бичээгүй амар удсан байсан. Тэг болох ингээд тулгамддсан байлээ. Буруу биччихгүй. Одоо найруулах тий. Буруу одоо охин маань энэ захаг уншин одоо хүмүүст хүрэх дэмжлэг байгаас илүү охин маань энэ захаг уншаад ээж хаяг юу хэлэх гээд байгааг ойлгож чадах болов гэж бодохоор өөрөө илүү ингээд сандард юм лээ. Сандраад би бас нийсээ хэдэн өдөр бичсэн шин ингээд жохон юмар бичээд ингээд зөндөө цаас нэр бичиж жохон бичээд босчоод яг гүйцэж чадахгүй. Тэгээс дахиад нэг жохон байж байгаа дахиж бичээд яг тэгж бичсэн. Одоо найз нь уншчих уу? Мишелийг сонсцгоё. Ойлгохгүй шүү мишель. Яа. Чи намайг би ойлгоогүй шүү. За окей. Миний бяцхан ананд чи энэ цагааг уншиж байх үедээ 25 настай яг миний одоогийн насанд ирсэн байх болно. Харин би энэ үгсийг бичиж суугаа мөчөд чи дөнгөж 5 настай жижигхэн гараараа миний гарыг хатгаж энийхтэй бүх тэсхийг гэрэлтүүлдэг жаахан хүү минь хിവэрэ байна. 25 настай анандаа чи ямар хүн болсон бол мөрөөдлөө биелүүлж явна уу? Эсвэл амьдрал чамааг огт төсөөлөөгүй зам руу хөтөлсөн үү? Ямар ч байсан ээж нь чамаас нэг л зүйлс хүснэ. Өөрийгөө хизээч битгий алдаарай. Амьдралд үргэлж дардан байдаггүй. Чамааг ойлгохгүй хүмүүс гарна. Чи бүтсгүй тийж магадгүй. Заримдаа бүх зүйл буруу байгаа юм шиг санагдахч үе ирнэ. Тэр үед энэ захааг дахиж уншаарай. Чи ямар ажилтай болсон, хэдийн хэмжээний мөнгөтэй болсон хүмүүс чамааг хэр их үнэлдэг болсон ээжд нь нэг чухал биш. Харин чи хүн чанартай, бусдыг хайрладаг, өөрийгөө хүндэлдэг, алдаа гаргасан ч буруугаа ойлгож чаддаг хүн болсон бол ээж нь чамаар хамгийн их бахархна. Нэг өдөр чи намайг ойлгох насандаа хүрнэ. Тэр үед би төгс ээж байж чадаагүй байж магадгүй.
алдаач гаргасан байх. Гэхдээ энэ хорвоо дээрх бүх зүйлсээс илүү чамайг хайрлаж ирсэн гэдгийг ойлгоосоо гэж хүсэж байна. Хэрвээ хизээ нэгэн өдөр өөрийгөө ганцаардаж байна гэж бодвол энэ үгсийг санаарай. Чамайг төрсөн тэр мөчөөс ихсээд өнөөдрийг хүрч чиний төлөө залбирч, чиний төлөө хөдөлмөрлөж, чамайг хайрлаж ирсэн хүмүүс бол чиний гэр бүл юм шүү. Мөн ээж нь чамд хэлхийг хамгийн хүсдэг үг бол би чамаар амар их бахархаж байгаа шүү. Одоо ирээдүйд байгаа 25 настай андад хэлэхэд би чамаар амар бахархаж байгаа шүү. Амжилттай үед чинь, бүтлгүүцсэн үед чинь, инээж байх үед чинь, уйлж байх үед чинь чи миний хүү учраас биш. Чи сайхан сэтгэлтэй хүн болж өсөөсэй гэж хүсдэг болохоор 25 настай анандаа энэ захиаг уншаад ээжигээ нэг удаа санаарай. Магадгүй тэр үед ээж чинь үс цайж хэлсэн байж магадгүй. Магадгүй айс хэдийнэ чи надаас айс хэдийнэ өндөр болсон байж магадгүй. Гэтэ миний зүрхэнд чи үргэлж 5 настай ананд намайг хараад гүүж ирэн тэрвэрдэг тэр жаахан хүү хിവэрэ байгаа шүү. Хайртай шүү хүмүүн. За чамааг өдөр бүр санаж өдөр бүр хайрладаг шүү ээж нь. Тэгээд 2026 яа гэхдээ яг нэг уушингууд ингээд танаа хүүхэд одоо танаа охин ирээдүйд амар чи өөрөө ийм амар мундаг байгаа юм чинь охин ч өөрт чамаас ингээ амар өсөр дүрээс авч байгаа болохоор танаа хүчээс ингээ амар мундаг зөв явна. Хизээ нэгэн цагт биш ээ. Яг чиний насны дээр ирчих юм бол танаа хүүхэд ингээ амар амжилтанд хүрсэн байна. Би бол тэгж бодож байна. Чи өөрөө ийм амар мундаг ээж, мундаг эмэгтэй, мундаг бүсгүй. Чамаас амар эмэгтэй хүүхч ингээ ээжээс амар өсгөр дүрээс авдаг. Тэнгүүд яг чи үнэхээр миний найзахны үед ингээд амар мундаг эмэгтэй, хичээнгүй, хөдөлмөрч охин ч үрс яг чамаас яг тэр мэдэрч өсөж байгаа хол байгаа ч гэсэн энэ хол байгаа хэрнээ бидний сэтгэл зүрх ингээд амар ойрхон байгаа. Тэврээ. Би яг чиний охиндоо бичсэн захиаг, хүүдээ бичсэн захиаг өөрөө охиндоо захиа бичиж үзээд хэрэг би нэвтрүүлэхдээ танаа подкаст нөрөөгөөс мөл хизээч ингээ охиндоо захиа бичихгүй байсан байж магадгүй. Хүнд зориул захиа бичнэ гэдэг тий 1000 одоо дуудлага 1000 зүгээр бичсэн мессежнээс илүү сэтгэл хөдлөлт юм илүү сэтгэл төрд юм. Энийг амар удаан бодож бичиж байгаа ш бид нар танаа хүүд ч гэсэн тий амьдралд нь хамгийн том хайр хүсье өөртнөөс яг хүүхэд нь тэр үед очоод энийг сонсомол ямар сэтгэл зүрх хүлээж авах бол гэж бодохоор шууд нүдэн төсөөл яг яг үнэхээр бичмээр байгаа зүйл инээс их байгаа шүү. Тийм амар уртгаа. Маш их байгаа. Тийм ингээд жоох нэг хураангуулаад жижигхэн ингээд тэгсэн мөртөө чи бас 2 3 удаас очиод байгаа шүү дээ. Тэгтээ амар гоё яана. Одоо тэнгуй шууд хоёлаа ингээд асуулт руу ороо заа. Манайх ингээд асуулттай нэг тогтмол нэг 10 асуулт асуудъя. За одоо намайг асуултаар бөмбөгдөх. Гэтэ яг тийм нэг сэтгэл зүгөөсөө гарч чадах байх энд нөгөө захаа уншлаа хоёлоогийн яриа юм ярьсан. Тэгтээ амар халуун байна. Битээр үлээ өшөө. За хамгийн ихнийх нь эсрэг хүүснийхээ юг төрүүлж хардаг вэ? Би гар тэгээд гутал. Тэгээ хүнтэй хэрэг ярилцж байгааг бас хамгийн их хардаг. Тэр хүнтэй яг ямар үнүүдийг сонгож хэрхэн харилцаж байна. Тэр гоо ямар ч хүн байж болно шүү дээ. Тэр хүнтэй юм яриа зогсож байгаа хүн ч байсан. Хандлагын нүрнээ айгүй хард юм байна. Гадна дөрхөөс нь бол гутал тэгээд гарын айгүй хард. Гутал гараар гэтээ яхаа аргагүй тийм те. Наад миний утгаар би монгол хүмүүс илүү хард юм болов? Тийм монгол хүмүүс нөгөө одоогоос энэ тийм яваа солонгос хүмүүс ч ингээд гуцыг бол ингээд дээгүүрээ амар гоё явжсэн доодох нь амар мухайд нь штэ тий. Тэгэд манай монголчууд болохоор үнэхээр цэвэрхэн цэмцгэр явдаг. Манай залуучууд тэр нь амар гоё. Айч оронд исэн монголчууд амар гоё цэмцгэр явдаг нөгөө. Тэгэд миний хувьд үнэр амар чухал. Нэг тийм нэг хүний үнэр гэж үүдэн штэ. Хүн болгоноос нэг хүний үнэр үнэрч байгаа. Гэтэ нэг тийм гоё үнэртэй залуучууд амар гоё санагддаг надаа. Дуртай дуучин уу? Weekend-тэй. Тигтэй авч чадаагүй л авч чадаагүй юм уу? Би бас авч чадаагүй шүү. Гэтэ яг энэ миний амьдарч байгаа бүхэл хугацаанд үзэж болох цоргаанд тоглолт байхаа уусаа одоо ингээд хэд хизээч үзэж чадахгүй. Тийм шүү дээ. Энд байгаа үедээс үзэхгүй л үзэх. Харин тийм. Тэгээд байж байгаарэ нэг зарын чанартай мэгчээ.
Бид хоёр викендийн тоглолтыг үзмээр байгаа. Гэхдээ тикет авч чадаагүй. Тикет зарах хүмүүс бид хоёр холбогдоор. Батхан. Тийм үнэхээр бас нөгөө юу байгаа штэ. Чөлөө цагаараа юу гэдэг вэ? Чөлөө цагаараа ер нь гэрээ зэвэрлдэг заяа. Бас битээ. Аха. Ер нь би гэрээ зэвэрлэх аюул дуртай. Яаж юм бэ ингээд манайх дампуурсны дараа манай ээж мөнгөгүй байхдаа хүртэл вок аваад хөшгөө угаагаа тий. 500 идээд ингэж өссөн болохоор яаж юм бэ зүгээр цэвэрхэн орчинд хүн байх хэрэгтэй. Юу идэж ууж ямар гэрт амьдарч байгаа чухал биш. Цэвэрхэн амьдрах гэдгийг бүр ингэ ясан махандаа тулд ингээд ойлгосон болохоор би чөлөө цагаа хамгийн түрүүнд бүр ингэ сайхан урт амьсгаа автлаа гэрээ цэвэрлэнэ. Тэгээ бүх юмаа хийчихэд дуртай юмаа их дуртай. Тэр нь одоо тий цаг суулгах ч юм уу, гараад гүйдэг ч юм уу тий. Яг өөрийнхөө ингээд спорт ч юм уу яг тийм өөрөө хиймээр байгаа тийм хөдөлгөөнтэй яг тийм дасгал ч юм уу тиймэрхүү юмтэй. Ер нь амар мэдрэгдэн штэ тэр чинь. Өөрийгөө амтнаар төсөөлвөл би нохоо байгаа гэсэн байна. Яг нь нохоо тийжээж эхэлсээс хойш тэгж бодсон. Бэби та хоёр өөр нь хэр удчих вэ? Би 22 онд бэбиг яг үрчилж авч ирсэн. Одоо 22 оноос хойш хамтдаа 4 жил болсон биш 4 жил болсон биш тийм. Тэгж бодохоор нохооч нэг богино настай болохоор яг гонхтэй идэг ч гэсэндээ. Гэтэ ер нь бол нохоо хамгийн үнэн ч амтан. Спортын тамирчин байсан бол ямар спорт явах вэ? Би юу? Сүүлийн үед нэг ханан дайвардаг спорт клайминг аюулт ондож байгаа. Тэр гоё юм байна уу? Ер нь бол бүх бие даах гэдэг өөрөө амар хэцүү шүү дээ. Тэгээ давхар бодлого бодно гэхэр бүр үнэхээр ингээд цаг яаж өнгөрч байгааг мэдэхгүй тийм. Тэрэнд айгүй ер нь бол их цагийг зарцуулахыг хичээж байгаа. Тэр ер нь бол айгүй гоё санагдаж байгаа. Тийм үү. Бие даандаа дүрсний тэгж жагаад явна. Тэгээс та нар яваач. Тэгээ заяа. Би хаяг маяг нь орлоод бичлэг хийгээд авч. За ойлголаа. Солонгос үнийг таалагддаг зүйлс бас таалагддаггүй зүйлс. За таалагддаг зүйл хийсэн юм. Гадаад хүмүүсийг нэг ингээ ад үзэхгүй байгаа юм шиг гэр нэг ингээ жоохон нэг тийм амар шууд биш ч гэсэндээ ингээл одоо чинь тий Монголд одоо Чингис хаан маань гэж шууд тийж ярьж ирсэн. Чоко бай байдаг уу ч гэдэг юм уу тий. Иймэрхүү юм сэдвэр ярихаар юм дургуур идэв. Тэр нэг удаа Монголд очиод үзээч гэмээр санагддаг байхгүй юу. Тиймэрхүү юмнуудыг ялангуяа сая ажилд ороод ингээ харагдаад хахад гадаад одоо ингээд гадаад хүмүүс гэд нэг юм их биш ч гэсэндээ баг саг ингээд мэдрэгдэг. Алдаа гаруулаад гадаад хүмүүс хийцэн биш өнгөцэн биш үү гэх юм уу. Тийм юмд аягүй жоохон дургу. Гадуурхалт гэх юм уу. Тийм нэг амар эднэр чи яаж яах нэг амар болгосон байжгаад ингэж тийм юмд би амар дургу. Тийм би бас жоохон тийм юм. Яг гой зүйл нь бол мэдээж хаач цагаа гой өнгөрүүлэх тухтай орчинтэй эмгтэн хүн аягүй ээлтэй аюулгүй гэж яг хэлж болохгүй л тийм аюул багтай одоо гудамны хаанч хийсэн тэгээд ингээд шууд камертай дээрээс нь дарж болох хонхтой ингээд ер нь бол тийм харанхуу юм бүрхий гудамд явахаас ч гэсэн айхааргүй тийм аюулгүй орчин байлаа. Одоо тэнгууд эн чинь уусах гэдэг дандаа ганцаараа амьдарч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэнгууд ингээд ганцаараа амьдарч байхдаа айхгүй л байгаа байхгүй. Тэр нь ингээ амар гоё. Солонгос хүний ямар занд дуртай вэ? Хурдан гэдэг одоо солонгос хүний зан гэхээс илүү зөө. Солонгосын соёл яг тийм хурдан бүх зүйлийг хийдэг нь надад аюу таалагдсан байхгүй. Гэтэ эсэргээрээ бас тэр нь сөрөг талтай л да. Би ч өөрөө ингээд жоо яруу хүн байхгүй юу. Юм газ гэсэн хурдуур нь гараасаа гарч иж ингээд сэтгэл амар суудаг. Гэтэ яг солонгос минь тэр зан чанар таарад байхгүй. Эсэргээрээ тэр нь би алдаа их гаргадаг. Хурдан хийж авах учраас яриггүй шалгадаггүй ч гэх юм уу те ийм жижиг сайжиг алдаа жоох ихсдэг ч гэсэн солонгосын хурдан үйлчлэгээ хурдан хүнд хүрдэг тэгээд дээрс нь ямар ч газараар үйлчлүүлсэн нэг тийм хүнд хүртээмжтэй үйлчлэгээ үзүүлж чаддаг. Монгол газараар үйлчлүүлэхээр тийм яадаг лээ баг загнуулаад гардаг штэ. Тийм газар зөндөө штэ үйлчлэгээ. Бид ягаар үйлчлэгээндээ ингээд би ч одоо өөрөө үйлчлэгээний ажилтаа штэ. Тэр ягаар үнэхээр гоё. Надад ч гэсэн бас тэр нь үнэхээр таалагддаг. Хүнд хурж үйлчлж чаддаг тийм солонгос хүний зан чанар байд юм болов? Тийм. Тэгээд тэнгууд удахгүй наашаа ирэх жагаа дүүнертэй ч юм уу үеийн залуучуудад ингээд минь өөрийнхөө зүгээс гоё хандаад хийсвэл зөвлөгөө өгвөл ер нь бол ингээд сошиалаар ингээд YouTube хийгээ те Facebook, Instagram-аар бичлэг хийж эхлэснээс хойш маш олон асуулт өгдөг. Ихчээ би солонгосын хүсэлтэй байна ч гэдэг юм уу те. Та надад ингээд зөвлөгөө өгч чадахгүй би боломжоор ингээд ер нь бүх шатанд хариулах хичээдэг байхгүй юу? Яг ийшээ сурахаар ирэх жааг
дүүд юм уу сурахаар төлөвлөж байгаа хүмүүстэй хэлэхэд амьдрал хэцүү. Угаасаа тэгтээ солонгос гэлгүй хаана ч хэцүү байгаа шүү дээ. Хэцүү шүү. Тэнд сэтгэл зүрхээ бүгдийг бэлдээ. Хэрвээ чамд сургалтын төлбөр чинь өгөөд те чамд дэмжиж апликейшн тавьж өгч байгаа эцэг их ч юм уу те. Үнэхээр ээж аав чинь чамд дэмжиж байгаа бол бити харлаарэ, бити хууль бусаар амьдрах сонголтыг хийвэр яадвал чи нойлоос эхлэегүй шүү дээ. Чамаа гүрийгээрээ араас нь дэмжиж байгаа эцэг их байгаа учраас тэр хүмүүсийг бодоод жолтгоо жоохон төвчээрэй гэж хэлмээр байна. Дээрээс нь бити улаарч ингэж өөрийгөө өвчлөрэй гэж хэлмээр. Яг бол би хичээлээ хийхдээ солонгос хэлээр сурахдаа хамгийн үр дүнтэй арга юу байсан бэ гэвэл би ямиг ингэж олон цагаар ингэж өөрийгөө нухад суудаггүй. Мис үнэхээр ухаа санаа бүр гадаа ингэ шийдэн дээр ч юм уу те байгаа. Тэгхийн бол би хичээлээ орж ирээд яг нэг юм уу хоёр цаг би яг тэрийг тууштай хийж агаад үлдсэн цагийг би өөрийнхөө ингэ чөлөө цаг ч юм уу өөрөө хийх дуртай зүйлийг хийдэг. Тэгээд тэрмүүд би маргааш нь хичээлээтэй тэгж ялархгүй. Ядарахгүй гэсэн. Тэгэл би газ за 2 цагаас 70 руу чи. Хажуугаараас топкийнхоо бэлтгэлээ хийчихэ. Нэг цаг суугаад би 70 руу игээл топкийнхоо хичээл бэлдээл. Тэгээд би үлдсэн цагт нь хүссэн юм хийж чадчих учраас би юусоо хичээлийг хоош нь тавих шаардлагагүй болж байгаа байхгүй. Тэнгүүд манайх яадаг бол байж за шалгалт өгөөдрөл те 7-8 цаг суугаад бүхэл 2-3 хоног 2-3 өдөр суугаад тэрийг нүдэд эхлэнгүүд маргааш нь дахиад тэр хичээлийг хийнгүүт хүн хашраад идэх байхгүй. Тэгэхээр 4-5 цаг яаж яг тэгдэж шүү. Тим юм илүү ингээ үр дүнг буулгадаг юм шиг санагдах байхгүй. Тийм учраас өөрийгөө зовоохгүйгээр дуурлаж хийхийн тулд ерөөсөд үр дүнтэй 1-2 цаг. Үр дүнтэй. Тэрийг одоо ингээд би хэлээгүйсэн зөндөө хүмүүс хэлж байгаа шүү. Нэвтрүүлэг үзтээ. Ингээд дуу сонсч гэдэг юм уу. Тэгээ хэл сурах зөндөө олон аргууд байгаа. Гэхдээ ерөөсөд тэрийг ял болохгүй тулд тодорхой хэмжээнд тогтсон цагт үр дүнтэй хийх нь чухал юм болов уу гэж. Тэгэд ирээд угаасаа хэцүү дээ. Найз нөхдөд зөв сонгох хэрэгтэй. Хүрээлэлээ зөв сонгох хэрэгтэй. Үнэхээр өөртөө таалагдахгүй өөрөө чинь буруу зүйл рүү чиглүүлж байгаа газар ч буруу зүйл рүү чи өөрөө автах гад аваад тэрнээс өөрийгөө гаргаж авч чаддаг байх хэрэгтэй. Мэдээж ээж аваа санана, нутгаа санана, хэцүү үе зөндөө байгаа. Сэтгэлээ сайн бэлдээд ирээд үзүүлээд өгөөрэй. Бүгд угаасаа чадж байгаа учраас зөв хүрээлэлтэй ахтал болон зөв бодолтой зөв хүн байхад ерөөсөө зөвл хүн бай. Тэгээд санаж явбал бүтнээ манайхаа. Окей, өнөөдрийн дугаар ингээ амар гоё боллоо. Би бүр ингээ бодчихсон гоё. За пүүжитэй дугаар ихтэй ингээ амар тийм гоё нандин дугаар нэг ч яг энэ дугаар маань амар гоё нандин боллоо. Одоо тэгэхээр бэлгийн хүмүүс ажиллагаа. Үгүй ямар муухай хэлдэг вэ? Тэр гоё хэлж гээд надаа. Гайхалтай шнэ. Бэлгийн хүмүүс ажиллагаа гэдэг. Тэгмэд манайх нөгөө ийм төсвөрний асар гаргасан. Тэгээд Сөүс подкаст гэдэг энийг чинь солонгосч айгүй их цөмнөөс юм зүйдэн шүү дээ. Тэр ингээд оосор. Тэгмэд манай нэг дугаарын чимэг болоод орсон найздаа ингээд төсвөрийнхээ оосрыг та нар ч гэсэн гоё хараад аваарай. Гэт баярлаа. Цөмхнээсээ байнга зүүж яваарай. Энэ ямар хүүхэн яд зургийг харуулчих. Яг энэ зураг байгаа. Тийм. Тэгмэд миний ямар сэтгэл шингэсэн юм бэ? Хоёрын хийж байгаа зүйл ямар сэтгэл харагч юм. Найруулагчтай баярлаа. Хөтлөгчтэй баярлаа. Уг нь бол анхны дугаарын санал авсан гэсэндээ нөө шинэ ажлаас орж чадаагүй. Гэтэ зүгээрээ дараа нь ингээд окей найз завцаа авсан шүү. Одоо оръё гэдэг чинь амар гоё. Тэнгүүд миний шүдний аппараттай тэгвэл манайх нөө юу байдаг вэ? Yonge шүдний имлэг байгаа. Тэгмээд энэ Yonge шүдний имлэг маань болохоор одоо энд нөгөө бүх за яжаар найз ингээс хэлвэл нөгөө энэ дотор шүдэн зориулагдсан бүх юмнууд байгаа. Сойз энэ имлэг маань өөртөө бүгднийг хийдэг. Өөртөө одоо нэрийн бүтээгдэхүүн. Тэнгүүд манай промо кодыг ашиглаад Сөүс подкаст гэсэн промо кодыг ашиглаад бүх үйлчлэгнээсээ 20% хөнгөлөсөрэй. Амар гоё солонгос 20% хөнгөлөх гэдэг чинь амар ялангуяа имлэг амар үнэтэй. Би яг өөрөө биерээ туулж явж байгаа юм бол. Тэгээ бас ингээ үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн манай промо кодыг ашиглаад 20% хөнгөлөсөрэй. Тэгээд энийг манай Ян шүдний имзгээс чамд ингээд өгж байгаа шүү бидний зүгээс. Бэж цагаасаараа бэлэг авах юм шиг. Хөөе мэдээ бэлэг өгчөө. Бэлгээ аваарай. Баярлаа. Тэгээд юу манайх ч нөгөө чи номед үг тань штэ тий. Номед үгтэй бас нөгөө кектэй хамтарч байгаа байхгүй юу? Тэгсэн чи нөгөө манай номед өөрөө нөгөө ажилтаа болоод кекээ яг нөгөө манай нэрийн кекийг гаргаж өгч чадаагүй. Тэгээ яаж найздаа хоосон байх уу гэж бодоод зүгээр дэлгүүрээс ингээд кек авсан шүү. Гэтэ дараа нь яг өөртөөхөө кекийг яг найз нь авч өгнө. Тэгээд баярлаа. Энэ кек хамт баян амбахыг дээ. Яа гоё.
Манайхаа энд хурж ороорой. Манай подкастт ороорой. Бэлтээ амар их бидэг өгөн. Тэгээ амар гой сэдвэр гой чөлөөтэй ярина шүү. Тэгээд өнөөдрийн дугаарт бидний урилгыг хүсэж аваад ирээд амар гой чөлөөтэй 2000 оны гой яриа чөлөөтэй ярьж өгсөнд найзтай амар баярлалаа. Амар гой сэтгэл ингээд баярлалаа. үлдчихсэн. Үдсэн хүмүүстээ баярлалаа тийм. Хүн чинь яг бүхэл амьдралд шүү маш цөөхөөр амьдарч тийм ээ л шүү. Монгол хүний дундаж насалтаар бодоход 20 мянган хоног амьдардаг гэсэн. Тэр хугацааныхаа бас тийм нэг цаг гарныг бит хоёрын подкастыг сонсож алтан цагаа зөрөөсөнд баярлалаа. Үдсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараагийнхаа дугаараараа уулзъя. Баяртай. Баярлалаа.